намайг Хүрлбаатарын Булган Туяа гэдэг. Тэгээд сангийн дицайд хийдэг. Бакалавра Хятадд, магистра Америкт Yale'д эдийн засгийн чиглэлээр аль сурч төгссөн. Би бас айгу сонирхолтой төвхтэй байхгүй нэг бодлоо те. Ялангуяа би өөрийнхөө үеийнхэн дотроо би 2 их ирсэн. Yeah. I had a twin sister. Тэгээд миний нөгөө ихрийн өрөөс нь насарсан дараагаар би хөдөө хөшөөж хоёр дараа хөдөө очиж хүн болсон байхгүй юм. Тэн сартаад тийш явал. Тэгэл бараг л хүн болох уугүй юу гэдэг амтэн тэнд очиод тэгэл би одоо санахад манай хөшөөж хоёр миний одоо амьдралын магадгүй хамгийн их аз жаргалтай би үе гэж боддог аахгүй хөшөөж ойртойгоо өссөн тэр үеийг дараа нь би зуны амралт оллоо маргааш нь шууд хөдөө явдаг бараг л ээж хоёрынхаа өнгөтэй өдтэй минь бараг хөшөөж ойртой ачиж өгөхгүй л те айл дээр сууж байгаа хүүхд шиг байсан байхгүй. Гэтэ магадгүй би тэгээд нөгөө хөшөөж ойр дээр өсөж байгаа хүүхд байсан учраас манай хөшөөж ойр намайг эзэж эмэгтэй хүүхд ийм байх ёстой гэж тэгж надад ямар ч нэг лимитейшн тогтоож байгаагүй. Би ямар сан дээр эрэгтэй хүүхдүүдтэй гараад байралтаад эрэгтэй хүүхдүүдээ ямар бараг затаж матчдаг те нэг жоохон охин байжтэй тэгэл гэртээ орж ирвэл нуугдчихангууд айлын авгаа орж ирэл манай хөшөөж намайг ховлол танаа хүчээ харагдсан уу мэдхгүй гадар тоглож байгаа гэх. Ингэсэн тэгсэн гэл тэгэхээр та муу хогийг орж ирэхэд загнана гэл. Тэгэл одоо ингээ бодоход нэг тийм намайг тийм айгуу тийм чөлөөтэй өсөгөхөд чөлөөтэй сэтгэхэд тийм эмэгтэй хөвгт гэдэг тийм хязгаарлалт нэг тогтоочдөг шүү дээ заримдаа Монголын нийгэм чинь тэ нэг юм одоо ширээний баг нэг булан суугаад чимээг хүн шиг байгаад гэдэг шиг тийм надад ямар ч тийм лимитейшн тогтоож байгаагүй. Манай хөшөөжөр хуйлаа хэдийгээр чадын ядан уншиж бичдэг хүмүүс байсан ч гэсэндээ намайг бол маш их дэмждэг гэсэндээ хөшөөжөр тийм байсан болохоор би өөрөө маш их айгу эрт уншаад сурцсан нэг 6 мургаатад уншаад би хөшөөжөртөө номорч өгдөг гэсэн байхгүй арай унтахынхаа өмнө. Тэгээ одоо ботход тэр хоёр яг нэг тийм их малтай тийм айл байгаагүй ч гэсэндээ цөөхөн малтай би тэгэл хөдөөний хүүхдүүд чинь амарх ажилтаа шүү дээ. Тэгэл өдөрт хэд дахин усанд явна, туул хариулна, ханинд явна гэдэг. Тэр бүх ажлуудыг яг хийж сурсандаа одоо ч гэсэн би хаяа бол хөдөө явах дуртай. Хүүхдүүдээ бас тийм амьдралтай ойрхон өсөөсэй гэж боддог. Одоо буцаад дэлхийд амар тийм нэг simple life-ыг хүсэж шүү дээ. Яаж буцаж байгальтайгаа ойрхон байгаагүй Америкт ирээд Улаанбаатарт байхгүй байгаас тэ хөдөө яваад хөдөөний амьдралыг үзээд хөдөөний айлын гадаа бүр майхан бариад амьдрах гэх. Тэгэхээр бид нар нэг бодлоо айгу гоё амьдралаар яг амьдарчсэн байгаа байхгүй тий. Манай өгшөөж ихтэй олон янзын хөгжмийн зэмсэг тоглодог өөрөө гоё дуулдаг энэ хүн байсан. Тэгээ надад айгу жоохон байхад манлын дарахыг заагаад гэсэн би манлын даруул амар олон янзын хүүхдийн дуулч муулдаг тийм хүүхд байсан. Тэгээ одоо бодоход нэг бодлын нөгөө амар тийм классик одоо баг гадныхны нөгөө айгүйх мөнгө төлж хэрэгжүүлэх гээд байгаа тэр хүмүүжлийг бас ингээ олгож ирсэн баг хөгжлийн боловсролыг ч олгоод байгаль орчинтай айгүй ингээл ойрхон өсгөөл тэ ямар ч юм баундрийг лимитгүй энэ төр өсгөөл бас нэг бодлоо их мундаг. Би бол тэгж бодъё. Хүний амьдралд хамгийн чухал юм бол ерөөсөө юмд хандлага. Тэр бол ямар эцэг ихтэй бараг өснөөс илүүтэйгээр те. Би тэгэхэд жишээлбэл айгүй мундаг нөхцөл байд төссөн хүмүүс. Ингээл нэг ажлын даалгавар өгөхөд хамгийн түрүүнд яагаад болохгүй вэ гэдэг нэг яриад эхэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Үгүй наа чинь болохгүй. Ингэдэг байхгүй юу гэл те. Эсвэл юмд нэг тийм негативээр ингээ ханддаг тийм одоо сөрөг тийм пессимистик хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа залуу хүний хувьд бол маш их эрт тэр болохгүй гэдэг үзэл баримтлал сууна гэдэг бол ингээ хамгийн аимшигтай байхгүй. Яг бол амьдрал явах тусам л эртээ дөрвөчөдөр болохгүй юмтай ханд тулах тусам магадгүй одоо 40 эдтэй хүн 50 эдтэй хүн бол тийм юм суудсан байх гэсэн үгүйсгүй. Яг бол амьдрал нь айгүй олон хатуу хөтөө юм байсан те. Ялангуяа Монголын амьдралт ч одоо мөрөөдлөөрөө сайхан амьдрах гэж хэцүү шүү дээ те. Гэтэл дөнгөж хартай, дөнгөж харын үтэй хүмүүс надад тэгж ярахаар би бүр гайхдаг байхгүй. Биднэрт бол жишээлбэл гадаад дотоодын ялгаа гэдэг бол одоо 80-ад оны залуучуудын төрөл аюул хүчтэй байсан байхгүй. Би 13 таад Австралид очиж байхад одоогийн залуучууд бол тэр ч 2 өрөөртнөөс би картын барааны дараахаа очиж исэн тий. Одоо бол бид нар ингээл Америкийн телевиз үзэлтэй Windows J-lo тий, Windows iPhone дээр хүмүүс Америкт iPhone нэрж Windows тий. Одоо Windows ашиглаж чадчихна бид нар өндөр компьютер барьж гин. Тэдний брэндүүдийг хүртэл залуучууд өмсөж гин, Nike өмсөж гин байхгүй.
Тэгэхэд бидний намайг Австралид очиж хаад би одоо KFC ч гэж мэдгүй те пицца ч гэж мэдгүй тэгээд ингээ хүн ингээд дэлгүүр дотор тэрэг түрээд шопинг хийж болдог гэдгийг ч юусэн мэдгүй үед очиж байгаа. Тэр үе жаа төлөхгүй юм шиг аваад. Тэгэхээр тэр хоёрын хооронд тийм амар ялгаатай үедээ харьцуулах юм бол одоо л нөгөө нэг дэлхий чи улам л ингээл ойртоод ингээ глобал болоод тэг ингэж байгаа үед бол битгий өөрөө өөрсөндөө одоо л хэл хязгааргүй болсон дэлхий дотор чи л өөрөө өөртөө хэл хязгаар тогтоогоод байгаа байхгүй яг үнэ хэлэхэд интернет ингээ дэлхийг бид нар дээр авчраад өгчлөө шүү дээ. Одоо өсөх юм бол бид нар хаашаач явж болдог, сурж болдог ийм үе боломж болцоо улам их бий болж байгаа байхгүй. Ямар сандаа намайг 10 жилээ төгсөөд бэж ойртоо би Харвардд явна гэхэд манай хажууд хүн нэрээ баг яаж Харвардд сурдیں۔ Бүр мэдчихгүй байгаа юм чинь тий. Тэс мэдхгүй миний хөө одоо тэгэл тэр мөнгөний чаанаас олдгийн хүн яаж сурдгийн тийм миний хөө одоо ингээл өөрийнхөө үеийн хүүхдүүдэд адилхан муйс дараал тэгэл тэнднээс тэтгэлэг аваад тэндээс гадаад явна шүү дээ. Тэрнээс ээж хоёрын ухаан санаанд юу хүн одоо карманаас мөнгө төлөөд хүүхдээ өчнөн жил гадаад сургана гэж буухгүй байна гэдэг тийм үе байхгүй. Одоогийн залуучуудад би бүр их боломж байгаа гэж бас тий хэлмээр. Одоо интернетээр ингээл амар олон юм үзэл, Америкуудын амьдралыг үзэл. Заримдаа нэр бид нар хаана яваад байгаа ингээд сэтгэлээр унах үе байхыг үгүйсэхгүй тий үгүйсэхгүй. Гэтэ тэгэл бүгдээр тэрний ардтал гарна ш тийм болох жил үзэн ш. Миний хувьд менежерийн хувьд ч гэсэн амар том шок байсан яг үнэхээр. Би ч угаасаа дөнгөж тийнейжер болж байгаа үе хүүхд юм чинь. Ямар сандаа нэг өдөр би ээжтэйгээ муудалцаад тэгснэ ээжийг нөө хүүхд хамгаалах төвдүүд ч үү. Тэгээд яг би нөгөө нэг австрал тийнейжер болсон. Тэгээ манай ээж болохоор хүрхээ тэгэл Монгол ээж яг хിവэрээ тэгэл загиндаг баг болохгүй заддаг нөө Монгол ээж аа баг сэтгэхгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чи битээр муудалцаад харахгүй шин би ч одоо яг тийнейжер сэтгэхүүр тэгсэн чи ингээл яг нэг тэрүүний өмнө өдөр хөлөө 2 хоногийн өмнө ч л хүүхд хамгаалах төвөөс child services ирэл манай дээр суралт хийжсэн байхгүй дээ ингээд болохгүй бол ингээд гэр бүлт чинь баг л тэгээ ингээд хүүхдийн хүчирхийлэл одоогор бод хүүхдийн хүчирхийлэл гарвал одоо ийшээ дуудна гэсэн чинь би ээжтэйгээ муудалцсан гутаа дутчих жоохгүй шин харахгүй шин шүү дээ одоо 10-11 цагийн алдаад тийм тэгсэн чинь ингээд гэтээ Австралийн хүүхд хамгаалах төв гэдэг бол те бүр цагдаагаас илүү их мэдлэлтэй тийм байгууллага байдаг. Одоо үнэхээр хүүхдээ их зөрчиж гин гэж үзэх юм бол хүүхдийн шууд аваа авчих штэ. Тэгээд эцэг ихтер нь эрүүгийн хэрэг үүсгэж болох байхгүй. Бүр тийм амар те. Тэгсэн чинь тэгээ харин айгуу дэм бас одоо ботход их зүү хүн бас ирж таарад нэг эмэгтэй ирж исэн юм а манай ээжийн л насны эмэгтэй ирэл тэгснэ гэл яриаласнаа ингээл ойлголтой ээж нь бол typical Asian mom багхгүй. Тэгээд тэгсэн хүүхэд нь тэгээд tiger mom тэгээд хүүхэд нь болохоор амар яг Австралийн тийнейжер болсон. Тэгээд би ингээл тэгэл нүүбэр батлагдсан хүүхдийн эрхэн дагуул энэ гэж яриад. Манай ээжээр бүр гаахцсан. Тэгэл миний орон зай энэ гэлтэй ингээл эннээс хойш миний орон зай энэ гэл өрөө мөрөг нэг амар тэгдэж штэ тэгсэж. Гаацаад өгсөн балууны энүүний ирэх гэж юу байдгийг миний тогтоож байгаа ээж аав тогтоож байгаа хэмжил тэр хүүхдийн орон зай тэр хүүхдийн ирэх байхгүй гэдэг Монголын статистикүүгээр л да одоо л нэг жоо юм өөрчлөгдөх гэж ядчих штэ. Тэгээд манай ээж тэгэхэд манай аав Монголд байсан. Тэгээд манай аав руу уцтаад би энэ охины ч яста хүмүүжил чадахгүй нэрэ. Одоо бүр намайг ингээд цагдаа дуудаж өгч штэ. Охин ч ингээд. Тэгээд манай ээж аав статистикүү энэ нөө хүүхд хамгаалах төв мөө гэж мэдэхгүй штэ. Тэр үед Монгол байгаагүй юм чинь. Тэгээ одоо хүртэл заримдаа ингээд манай ээж аавын найз нөгөө ээж хоёр цагдаа дуудаад өгсөн охин штэ гэж ярьдаг. Тэгээ одоо тэгтээ ингээд олон жилийн дараа ботход үнэхээр бас аюу хэцүү байсан багтаа. Одоо бид нэр ингээд нэг энэ цаг үед баг өөрийнхөө тим настай хүүхдүүдийнхээ учрыг алах гэж аягүй зовж штэ. Яг тэдэн шоо нэг шилжилтийн насн дээр нэг өөрийгөө би амар том хүн болчлаач гэж боддөг юм уу те. Тэгэл гэв инэт өрхөж мөрхөл хайрт дурлаж яриа те. Тэгснэ ингээл эргэн тойрны найс нар ялангуяа барууны оронд ч хүүхдүүд аягүй эрт тийм бие даагаал амар хүзэл боталтай болоо те. Дээрээс нэмээ сургууль дээр ч гэсэндээ өөр хүний ирэх гэл өөр ирэхгүй заагаад аягүй эхэлдэг. Тэгэхээр ингээл ер нь бол барууны боловсрол чинь тийм шүү дээ. Чи бол заавал мундаг математикч байх албагүй. Гэтэ чи нийгмийн нэг эдис байна. Тэгэхээр чиний эрх одоо Америкт бол чи энэ стейтэд ийм эрхтэй тэдэн наснаасаа энэ стейтэд ийм эрхтэй гэл нийгмийн даатгалыг хүртэл ингээл системийг хүртэл заагаал
яг тийм хүн болгож нийгмийн нэг эдис болгоход аягүй сургадаг. Тэгээ нийгмийн тийм хариуцлагатай хүн болгох дээр бас их сургадаг. Тэгээ би одоо яг тэр үед бас их сандын айл болгонд аягүй тийм бүрэг хариуцлагатай шүү дээ. Тэгээд хаусд амьдарч ирсэн чинь хаусынхаа гардныг байнга янзлах хэрэгтэй тий. За тэгэхгүй бол ингээд тий хөршөөд ингээ бөөн хил ам гаргаа бараг тэндээсээ хөөгдөн шүү дээ. Би тэр байрын эзэн байсан ч гэсэнтэй би тэр байрныхаа цэцэрлэгийг нь байнга одоо унсаа өвс өмсийн шүүртээд тий өөрийнхөө мод зодыг гой тариад ингэж яахгүй би тэр гудамжны гоо сайхныг алдагдуулах юм бол манайхыг бүр уучлаарай та нүүн өгөөд бичиг өгөөд миний хувийн өмч байгаа мөртлөө тий ингээ нүүн үү гэдэг тийм одоо нэг бодлын тэндээс хөөж штэ тий. Тийм ирэх хүртэл байдаг штэ. Тэгээ ямар ч нэг би бүр амар дуртай дургу гатанлынхаа нөгөө гарднинг хийгэлтэй тэгээ нэг тийм үнтэй яж хатна лон мөрч байхгүй тэ нөө өөрс хэрчдэг юм байхгүй гар тэр нь амар хүнд тэгээ айгүй том гардентай бас тэгж Австрали очин том backyard front yardтай байд юм чинь тэ тэгэл нөгөө мод зодоо янзлах гэдэг тийм хариуцлагатай иргэн болгоход бас их сургадаг. Төр засыг ирээд хизээч хиний энэ булган янзлал манай одоо гудамжны гэж ерөөсө боддгоо. Томоохон одоо арга хэмжээ боллоо гэхэд гудамжны нэг айл бүр ингээл спонсордод манад бүгдээрээ хорооныхоо цагдаад дуудаад хідүүлээ. Одоо сүүлийн үед гарч байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл авъяч гэж байгаа шүү дээ. Крисмсийн үеэр хүмүүс их байхгүй хоорондоор хулгай бас гардаг. За бараг л нэг дүүрэгт нэг юм уу хоёр гэмт хэрэг болол их юм. Тэгэхэд чинь тийм амар сүртэй гэхдээ тийм амар хариуцлагатай. Neighborhood watch энэ төр гэлтэй одоо тэнд одоо юу л болоо гэж тэгж яхад чинь ингээл одоо иргэн тойрныхоо хөшрийн холбоо гэдэг тийм юмар одоо тийм хариуцлагатай болгоод ингээд багаас нь хүмүүжүүлдэг. Тэр бас их чухал баг байхад өгсөн хүмүүжил. Миний бас нэг Австралиас авсан чухал хүмүүжил гэх юм бол спорт байсан. Австралийн хай скулд баг бүх төрлийн спортыг ингээд одоо сургадаг баг багаад нэг амар про байгаалгүй. Би ингээ бүтэн гэрээ нөмсөд Америк футболч тоглож үзсэн тий. Тэгээ ингээ хоккей бидрэг том гэж тий голохгүйгээр. Тэгээ яг л тэр бүх спортуудыг хийгээд тэгээ ингээ бүр яг техникийн заагаад баг болгож хуваагаад тэгээ ингээ автобусаар авч яваад хоккейний талбай дээр аваачаад хоккей тоглуулаад бассейн дээр аваачаал одоо баг зэрэг сэлд сургаал одоо тэг ингээл уран гуулгалт хүртэл сургаал рагби тоглуулаад тэг тэд нар дотроос өөрийнхөө насан туршийн хоббиг олох хэрэгтэй байхгүй. Би заавал одоо рагби ч байх ч албагүй. Тэгэл би лакросс нэлээд тоглодог байсан. Лакросс гэдэг нөгөө чи хогтууд их тоглодог. Одоо ингээ хараад хахад нөгөө юм энэ Commonwealth-ийн улсууд их тоглолт юм шиг байна. Commonwealth-ийн ч бас өөрийн гэсэн нэг тийм тоглоомнуудтай шүү дээ. Крикет тэгээ одоо хууч Английн колониуд улсууд чинь крикет их тоглодог, рагби тоглодог. Тэгээд лакросс болохоор охтууд илүү их тоглодог. Тийм хоккейний стик шиг юм стикний хойтол тийм тортой. Тэгээ ингээ би энд нөгөө бөмбөг ингээ шидэрч тоглодог шүү дээ. Тийм спорт охтууд их тоглодог байхгүй Австралид энэ тэр энтрийг тоглодог. Би ч мэдээж нөгөө нэг жижигхэн Аз юм чинь цагаан нуттай гүүж мөхөд бол бас богино зэний гүйлтэн тэр бол бас жоо хэцүү. Тэд нар чинь хоёр алхаал миний урд гарчдаг. Холын зэний гүйлтэнд болохоор хин илүү төвчээртэй байгаа нь ер нь ялтан шүү дээ тийм. Тэг би чинь бас айгүй хортой шаартай хэвээр өндөр цагаанууд ялагдахгүйгээд холын зэний гүйлтэнд бол би эхний 5 мавд ордог, гайгүй сайн гүйдэг. Бас спортод айгүй тийм дуртай. Тэндээс ер нь бол болсон тийм хүмүүжлтэй. Дээрэс нэмэл нэг ингээл Аз гэл ялангуяа тийнейжер ахт угаасаа хүүхдүүд чинь Австралид ч тэр ер нь барууны орнууд чинь нэг бие нэгэ дээрлэх гэж үйлчлдэг штэ. Мөнгөтэй мөнгөгүйгээр нь гой хуц өмсөж байгаа өмсөөгүйгээр нь тэгэл би чинь дөнгөж одоо тухайн ядуу монголчуудаас тэнд очихор чинь би сургуулийнхаа ганган байгаагүй нь ойлгомжтой тий. Тэгэл нэг Аз гэл би чинь амар онц сурдаг бас Аз байлаа. Аз ч ер нь л гайгүй л байдаг шүү дээ. Тэгэл айгүй онц сурдаг Аз тэгэл зарим нэг цагаанууд бас дээрлэх гэж үзнэ. Нөгөө хэдтэй яг л би ан ман үзэлцэн би ялгахдаггүй, дэлдэхгүй гэж айгүй тэгж боддог гэснээр магадгүй Австралид байсан тэр хүмүүжил бас дараа нь олон юм дээр нэг тийм хатуужилтаа ч гэдэг юм уу төвчээртэй хахад бас нөлөөсөн болоо гэж бас боддог шүү дээ. Бүр өмнө нь 70-д онд баха улс төрийн давчнаас тухайн хэд ингэ шийдвэр гаргаад
Тэгээ бүр гүнзгийрүүлсэн чиглэлээр хүүхдүүдийг бэлтээгээд стипендтэйгээр МУС-ийн бүр хамгийн мундаг багш нар очиж заадаг тийм програм байсан байхгүй. Одоо сонгон шалгаруулж авдаг байсан. Сонгон шалгаруулж авдаг байсан да. Манай ангийнхан ч бүгдээрээ дандаа олимпиадын медальтай. Ерөнхийдөө бол аймаг болгоноос ганц голцоо хүүхд авдаг гэсэн. Тэгээ бидний яг өмнөх ангиас ахуулаад улс тэрүүнийхээ санхүүжилтийг дийлгэсэн байхгүй. Тэр хүүхдүүд чинь дотор байранд амьдруулна. Тэгээ ингээ хоол ундыг бүрэн хангах хэвээр. Тэгээд улс мөнгөний дийл чадхаа байгаад түүх сургууль тэрүүнийг аваа. Гэхдээ бидний үед бол бараг юугүй дотор байрны мөнгө л төлдөг гэсэн санагдаж байна. Багахан мөнгө цаанаасаа төлдөг. Тэгээ би яг тэгвэл тэр үе чинь олон улсын сургууль гэж байхгүйсэн. Би монгол хэл айгу муутай олчод ирсэн байсан. Тэгээд хаашаа оруулах вэ гэдэг айгу том асуудал. Жирийн монгол сургуульд би нэг 2 сар хэлтэй суусан чинь зарим хичээлүүдээ сайн ойлгодгүй. Тэгээд монгол үгийг санахгүй. Тэгэхээр монгол агш нар загнаад чи юунда маяглаад байгаа. Яахаараа чи мэддгүй юм гэтэргээтэй хөөж гаргаж маргаад бас нэг маяглаад ийн гэж бодоод идэгсэн байхгүй. Гэтэл тэр чинь би баг 3 жил монгол хүүхд манай сургуульд байхгүй те. Тэгээд өдөржингөө орой ирэхэд нэг манай ээж эрэхтэл би ээжтэйгээ монголоор ярина гэсэн өөрөөр би монголоор надад ярих ерөөсө боломж байхгүй. Одоогийн шиг интернет гэж ерөөсө байхгүй. Тэгэхээр монголтой ярих, монголтой харьцах, монголоор ярих тийм боломж байхгүйсэн үес. Тэгээд тэрүүнийг мэдээд намайг high school тэнд төгсөж хаад ээж аваар намайг авчрах уугүй юу гэдэг дискашн болоод. Одоо энэ хүч Монголд ирээд хаан сурах юм. Одоо Монголынхаа зөндөө олон хичээлээс хоцорсон байгаа тий. Тэгээ би Монголд байхдаа би тоонд их сайн олимпиад ордог хөвгтсэн. Тэгээ өөрийнхөө сонирхлоороо би Монголынхаа тооны хичээлээс хоцорчихгүй гэж тооныхоо номыг үл үздэг. Зарим нэг өгүүлбэртэй болгоос ойлгохгүй сайн. Тэгээд манай ээж нөгөөтг нь орой заримдаа ирээл англи монгол оруулаад надад тайлбарлаж өгнө. Ингээл ботцдаг. Тэгээд манай ээж ер нь үлдээчүүл яасан Австралид те. Тэгээд энэ ч одоо Монголд очиод орох сурвалж байхгүй. Тэгээд хоцорч моцроод эндээ бол сайн сурдаг юм чинь асуудалгүй шүү дээ. Тэгэхэд манай аав их мундаг шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд би одоо ингээд бодоход бас үнэхээр нэг те аав нар бол цанаасаа л мундаг л байдаг юм байна даа гэж ботхоор те. Тэгээд манай аав болохоор үгүй тэгэл монгол хүүхд юм чинь болцол таараа. Тэгэл буцаал тасан зогцчил таараа. Одоо хэрвээ энд орох юм бол энэ хүүхд чинь одоо Австрали хүүхд болсон байгаа юм чинь 3 жилийн дараа одоо хэдэн жилийн дараа ирэхгүй штэ. Тэгээ эндээ төгсөөл тэгэл энтхийн одоо үргэлжлүүлэл их сургуультаа сураал. Тэгэл айгүй л нийгэмд нэг Австрали хүнтэй суугаал. Тэгэл чивтэй арт Крисмасээр нэг Merry Christmas гэсэн карттай. Тэгэл нэг гадныхан дэгдэж штэ нэг аймсны хэлбэртэй нэг бичээнд нэг ээж амтартай өгч яваалаа тий. Тэгээ Merry Christmas mom and dad тэгэл дараа бүр тэр үед монголоор ярихаа байчин. Тэгээ битээр нэг охин өсгсөн. Тэгээд хизээч чивтэй арт буцаж ирж амьдрахгүй. Хизээч буцаж Монголд ирэхгүй гэд. Тэгээд болж таараа гэж хэлээл тэгэл авчирчээсэн. Их үед бол нэр аюу хэцүү байсан. Яг бол намайг байхгүй хоорондор зөндөө их юм өөрчлөгдсөн. Мөнгө хүртэл өөрчлөгдсөн байсан байхгүй нөө Сүхбаатартай нэг мөнгөтэй байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээ нэг Чингистэй мөнгөтэй болсон. Тэгээ ингээ дэлгүүрт хараад би нөгөө мөнгө хараад ингээ зогсчтой юм аахгүй. Чи хэд үлээ энэ төр. Тэгээд ямар сайн тань нөгөө хүнсээ авахгүй явснаа яг нэг баруунд хүнс авч байгаа юм шиг авч байгаа байхгүй. Энэ жижигхэн савтай йогурттэй тэгэл юм бичээ гэж. Тийм юм авалт гэсэн чинь бүр манай ээж минийхөө одоо Австралид байгаа шиг юм авч болохгүй. Монголын цалин хүрэхгүй. Энд бол яг л ерөөсө хамгийн наацхийн хэрэгцээний хэдийн юмыг л авч амьдрдаг юм аа гэл. Үнэхээр бас том транзишн болж байгаа. Гэтэ одоо ботход нэр тэгэл мэдээж Монгол хүүхд юм чи ирээл нэг хэсэг хугацаанд те жоохон хэцүү байгаа л тэгэл буцаар тасчихж байгаа. Миний бодлоор бид нар нэг юм шиг угаасаа бид нар ч нэг юм хайбрид тахгүй юу? Монгол соёл чинь бид нар Аз тэгсэн мөртлөө нэг юм Орсын юугаар Европ соёлтой болцсон тий айгуу тийм чөлөөтэй сэтгэдэг. Ийшээгээ хараа би одоо араб ертөнцид бол өстой мэдгүй байна. Тэгээд ийшээгээ хараа бид нар бол барууны ямар ч оронд очоод бид нар хоолыг ойлгож байна. Бид нар талах идэл, масл идэл тий ингээл бидний шинжлэх ухаан дээр хүртэл аваад хэрэгжилж байгаа хүмүүс бүгд Оросоос авсан. Оросцууд чинь латинаас авсан. Латин хэлээр тухайн үеийн барууны бүх улс орнууд шинжлэх ухааны хэлийг ингээд авсан. Ийшээгээ хараад Азтай бид нараас ойлголцож бас чадна. Аз хүний хувьд Азад ингээд оршин тогтнож байгаа улсын хувьд. Тэгэхээр биднэрт маш их тийм тасан цогцох чадвар угаасаа ерөнхийдөө бол байдаг. Би бараг 7 удаа сургуулаад сольж иж би 10 жилээ төгссөн.
if you can believe it. 7 удаа тийм. Тэгээ би үнэхээр яг шокнд ороод хүн депрессэнд ороод тинейжер байхад нэг соёлоос нөгөө соёлын хооронд ингээд солигдоод хүн нэр болохоо байждаг бол би тэр үний хамгийн том жишээ аахгүй. Тийм шүү дээ. Шинж надад энэ сайд болцсон яваад байдаг. Тийм. Одоо гэхдээ нөгөө талаараа одоо би боддгийн яг миний нөгөө хөшөөж хоёрын тийм ингээл юм бага насны бас тийм амар resilient бас өсгсөн юм шиг нэг бодлын тийм айгуун төвчээртэй татуужлтай. Тэрүүний гэхдээ ингээд нэг мачаар гэх юм бол тэр их олон өөрчлөлтөд би өөрчлөлтөөс нэг хайдаггүй. Баг зэргийн өөрчлөлтийн шокийг бол би ингээл энэ бол өстой яавал гэж боддог байхгүй. Нөгөө нэг what doesn't kill you makes you stronger гэдэг чинь. Өстой яавал гэж нэрээ. Тэгэл би боллоо гэхэд би буцаал надад өөр ажил, надад өөр боломж байна штэ. Би юу алдаа гэж энэ бол үргэлж надад аюу гой боломж гэж би үргэлж тэгж харах нэг тийм боломж олддог. Гэхдээ би одоо ялангуяа эцэгчүүд ингээл хүүхдүүдээ ерөөсөө боломжтой олдвол гадаадд явуулж сургая. High schoolд нь багтна гэж аюу ярьдаг штэ. Тэг би найз нартаа одоо тэдний хүүхдүүд ингээл тийнейжер болоо те. Тэг аль болохоор битгий тгээ. Яг үвэл ээж аав хоёрын хажууд өгч байгаа хүмүүжил гэдэг бол юугаар ч олж авшгүй тийм чухал хүмүүжил байдаг. Ээж аваасаа хүн ингээл хараалаа гэр бүлэлд ийм байд юм байна. Аав гэдэг хүн бол ийм байд юм байна. Ээж гэдэг бол ийм байд юм байна. Хаяа нэр ч бас муудалцдаг юм байна. Нэгтээ тэглээ гэхэд салаа явчихдаг юм байна ч гэдэг юм уу те. Ингээд энэ бүгдийг бас ингээ олж авд юм байна л да. Яг тийнейжер гэдэг насан дээр те. Яг бол тэрнээс өмнө л угаасаа нэгсэн ойлгохгүй шүү дээ. Гэтэл тэр үед нь ялангуяа хол явуулчихаар хинээс жишээ авах ерөөсөө мэдэхгүй. Тэгээ гадны соёл ч өөр шүү дээ угаасаа тий. Тэгээд гэр бүл гэдэг Монголын нэг юм гэр бүлийн соёл гэдэг юм бол өөрөө л чи олгож чадна уу гэхээс ш яаж хүмүүцэн тодорхойгүй хүмүүсээр хүүхдүүдэд хүмүүжүүлнэ гэж найдна гэдэг бол аюу хэцүү байхгүй. Тэгээд мөнгөтэй болсон байгаа цагт бол засгүй л тэгэл гадаад руу сургана гэж бодчихвол тэг бүр болохгүй бол одоо 101 самар одоо нэг юмд явуулж болж юм тий. Одоо дэлхийн зөндөө боломжтой болсон онлайнаар бид нар гадаадын бахарх бүх соёлыг мэдчихэж шít. Монголынхаа одуудыг зарим нь барыг мэдэхгүй байж ш. Гадаадын бараг J-Lo хинтээ суусныг тий өнөөдөр Billie Eilish хамгийн сүүлд ямар хүсний өнгөтэй болсон байгаа бид нар бараг бүгдээрээ мэдчихэл байгаа шүү. Тэгэхээр яг л тэрүүнтэй адилхан хороо дэлхий бол аюу хойрт. За харин чи улам холдоод байгаа хгүй эцэгчүүд бол улам холтон дээ. Тэгэл нэг 18-наас хүрэл чамаас холдоол яваал тэгэл айгүй л эрэхтэй хүнтэй суугаал эсвэл үргэлжлүүлэл гадаад яваал тэгэл чамдаар айгүй л ирэхгүй шүү дээ. Эрэхтэй өөр хүний хүн болцсон айгүй л ирэхийг өгөөсөхгүй байхгүй. Тэгэхээр тэр нэг богинохоо өөрөө өөртөө байхаа чамд хүүхдтэйгээ ойрхон байгаа цагийг битгий аалт гэж бас нэг бодлоо эцэгчүүдтэй хэлмээр. Залуучуудтай тий хүүхдүүдтэй ч гэсэндээ тэгээд залуучуудтай бас ингээ хандаж хэлэхэд өөрчлөлтөөс бүү аа. Угаасаа мэдээж хэцүү дээ. Тэр бол тий анхандаа хэцүү хүний газар очино гэдэг чинь тэгээд ээж аав нар ч угаасаа тэрнийг ойлгохгүй. Одоо манай жоор бол их л гадаад дотоод дүгнэ байсан бас нэг хэл устай ойлгохоор л хүмүүс ахад намайг ерөн тэгэл дотор байраа авсан үгүйг нь ч асуухгүй л гадаад явуулчихдаг гэсэн баг. Би ингээл одоо чамдамаа байраад дотор байргүй за хаана амьдрах нь тодорхойгүй. Тэгээд ингээд Нью-Йоркийн JFK дээрээс Craigslist руу ороод ингээд байр хайгаад тий. Тэгээ эхний өдөр Best Western-д нэг $120 очлоо өрөө аваад тий. Тэгээ ганц хоноол маргааш нь байр аваад тэгэл одоо би тээж хоёроо хэлдэг байх. Тоо нэр амар хүнд гар эцэгчүүд. Ер нь намаа ингээд баг ямар хот руу явах гэж байгааг ч ойлгохгүй. Ямар дотор байр байгаа мүү үгүй мүү ойлгохгүй. Тэгэл тоор явуулчихдаг гэсэн чинь харин тийм ээ гэдэг шүү. Одоо тэгээд явж байгаа нь баг л их юм гээл яхад тэрүүний үр дүнд гэхдээ биед ажил суртын шиг байна. Би ч одоо 98 оны төгсөж байхгүй. Тэгэхэд гэтээ бидний үед бол яг үнэлэхэд ингээд бакалавра 10 жилээ төгсөөд шууд гадаад явдаг хүүхд гэж бол ерөөсөө байдаг байсан. За өстой үнэхээр ээж аав нь маш их боломжтой. Америк руу сургалтын төлбөрөөр шууд төлөөд явуулж чаддаг хүн тэр үед ховорхон штэ. Тэгээд виз мэдэн гарах нь ч их ховорхон байсан бахан. Тэгээ би ямар санд ээж ойртой би Харвардд орно гэхэд бол тэр хоёрыг ухаан санд буухгүй байхгүй. Би тэр үед тий би Харвардд орно. Би ээжигээ дагаад Австралийн үндэсний их сургуулийн номын санд суудаг байхдаа би энүүнээс гой сургууль сурна гэдэг надад тийм хүсэл мөрөөдөл төрчихсэн. Бараг нэг голох гээд ам шүү Австралийн үндэсний сургууль тий. Би энэс гой сургууль сурна. Манай ээжүүд энэ өвтөд ямар сургуульд сурах гэдэг яаж сурах гэдэг тий. Мөнгө төгрөг нь цаана байгаа. Бүү мэд шүү дээ. Тэгэхэд л би тэрнээс би гой сургууль сурна гэж үргэлж боддог. Гэхдээ хөргөн минь тэгэл тэр үеийн ингээл залуучууд чинь
өөрийнхөө боломжоор л одоо яах вэ гэсэн ээж өгөөдөө мөст ороод тэгэл тэндээсээ тэтгэлэг аваад яв. Тэгж л хүмүүс гадаад сурж штэ гэл. Тэгэл өөрөө ирэхгүй яг л би хүмүүсийн мати анги аваад манай Монтүркийг тухайд зогсож байхад хүмүүсийн гүнзгий байсан учраас шууд их сургуулийн хуваарьд шууд өгдөг гэсэн байхгүй. Тэгээ би хүмүүсийн мати анги сурж байгаа тэндээсээ жилд нэг 20 идэхэн хятад сурах одоо тэтгэлэг одоо бол жишээлбэл 200 гаруй өгч штэ. 200 300 өгж явах тэр үед бол жилд 20 идэхэн ирдэг гэсэн. Тэрүүн дээр тухайн одоо бүх сургуулиудын ихтэй сургуулиудын хамаг онд сурж байгаа хүмүүс төшмөр дундаж оноо нь бараг эрттэй байж зөвхөн шалгалтанд орох эрх нь үүсдэг гэсэн. Тэгээд тэгж орж өрсөлдөж исэн. Би Япон явна гэж боддог гэсэн тухайд яг үнэхээр Япон явахад л гоё юм шиг санагдал та. Тэгэхэд менежер намайг өгөөч хятадд сураа. Чамд хятад хэлэх хэрэгтэй. Тэгээ одоо дараагийн 100 бол хятадын том 100 болноо. Тэгээд чи англи хэлтэй болсон юм чи одоо Америк явлаа гэд илүү юм юу сурах юм. Монгол шиг юм жоохон орны хүн бол дор хаяж хоёр хэлтэй байх хэрэгтэй. Чи сайн хятад хэл сур. Чамд хэрэгтэй гэд. Тэгээ би хятад явах одоо шалгалтанд ороод тэнцснийхаа дараагаар би дахиад Японд үцмээр гэсэн чинь тухайд би хятад хэрвээ авсан бол би Японы шалгалтанд орох юм бол хятадынхаа тэтгэлгийг би болох хэрэгтэй байхгүй татгалзах хэрэгтэй. Тэгээ би ээж авааргүй чамд хятад хэлчих хэрэгтэй. Чи битээшд олон жилийн дараа чи талархна. Тэгээ би яг л бараг л 10 жилийн дараа талархаад ам шиг байж та хоёр нэр зөв шийдэх гаргасан байна гэдэг. Манай ээж аваар л тийм өөрснөө одоо 90-ад оны хүн үед Австралид очиж сурж исэн хүмүүс үл цөөхөн байсан шүү дээ. Тэгэхэд барууны оронд очиж сурж исэн бас хамгийн анхны хүмүүсийн нэг болж исэн манай ээж манай аав ч гэсэндээ одоо бас л гадаад хотод руу ажиллаар их явж исэн тийм хүмүүс байсан учраас тэр хоёр бол бас би арай нэг дэлхийг мэднэ, дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг бас мэддэг хүмүүс. Гэтэ олон юм дээр одоо би бас заримдаа тэгж хэлдэг байхгүй. Олон юм дээр тэгтээ та хоёр намайг сошиал татчихсан байна. Гэтэ харин тэг яг тэгвэл тэр үед ч одоо ингээл те 40-д 50 гарсан хүмүүс чинь яг л өөрийнхаараа ингээл сэтгэлтэй боломж болцоо юу илээ гэл. Намайг тэр үед би одоо байсан бол охиныгоо те. Ээж би Харвардд явна гэхэд би ядаж миний хүү applied гэж хэлэх байсан. Ядаж миний хүү applied. Яг л би ороод надад төлөх мөнгөгүй байсан ч гэсэндээ надад тэнцсэн гэдэг нь айгүй гоё байхгүй. Би appliedсан гэдэг чинь бас айгүй гоё. Тэр миний хувьд айгүй том чаленж байхгүй. Би тэрийг бэлтгэхийн тулд ядаж би юу хэрэгтэй юм байна гэж би өөрийгөө бэлтэх байсан байхгүй. Тэгэхэд ингээл мөнгөгүй юм чинь гэдгээр шууд миний бүх юм ингээд тасга хаагдчихжээ. Одоогийн залуучууд ч гэсэндээ яг үнийг хэлэх зарим нь бол би мөнгөгүй юм чинь гэж бодоод бүх юм хаагдчихж байгаа байхгүй. Та нар 90-ад онд те 95 6 онд $2,000 хоёр өрөө байр авдаг гэсэн. Тэгэхэд ямар ч хүн $100,000 хоёртой $150,000 төлөөд хүүхдээ Харвардд явуулна гэдэг бүр ухаан санаанд нь хизээч буухгүй мөнгө байхгүй. За тэгж яхад өнөөдөр үл нь шүү дээ. За чи одоо $100,000 бол бас ч гэж хүний ухаан санаанд нэг бодлын буудаг болсон мөнгө. Энэ бол өнөөдрийн нэг дундаж бараг 3 өрөө байрны мөнгө л болох гэдэг шүү дээ тийм ээ. Нэгдүгürt хоёрдугаар дээрээс нь нэмээд бас ч гэж энэ бол дараа нь олж болдог мөнгө болсон байхгүй. Тэр үе за баг $1,000 цалинтай хүн байсан юм уу юм биш шүү дээ. $60-70 молрын цалинтай төрийн албаа агч чинь тийм үе байсан учраас үнэхээр мөрөөдлөн ч гэсэн өчүүхэн жоохон байсан. Одоо бол би залуучуудыг мөнгөөр битгий бүх юм хэмж. Ахтай надад бол шууд ингээд 10 жилээ төгсөөд Ivy League ч гэдэм үү дэлхийн том сургууль гэдэг алхмыг хийхэд үнэхээр хол байсан. Тэр үчид интернет өнгөж орж ирчихсэн байхгүй. 128 кБ-аар би одоо 128 кБ-аар би одоо сургуулийн тэр их материалыг бүрдүүлж дуусна онлайнаар бүглэнэ гэдэг үл аяг хэцүү шүү дээ. Интернет кафе баг байхгүй юусэн байхгүй. Тэгэхээр чи гэтэл одоо бид нар баг гар утснаас 3G-гаар орчиж тэр үетэй л харьцуулшгүй. Гэхдээ нөгөө талаараа би за хэрвээ надад шууд би бакалавртаа орохдоо том сургуульд орох боломж байхгүй юм л тэгвэл би яшиг алхам алхмаар явъя. Тэгвэл би хятадд сургуульд оръё. Би хятад том сургуульд орно. Би тэрнийгээ би сайн төгсгөн. Би сурж байгаа хоорондоо би дараачихаа төгсөх сургуулийн бэлтгэлүүдийг эртнээс хангах хэрэгтэй би судалж эхэлсэн. Би ингээл орохоос ахуулаад судлаад за миний дүн голч дүн бол би ийм байх хэрэгтэй юм байна. Би ганцхан онд сурсан гэдэг бол хангалттай биш юм байна. Би миний ингээ CV бас айгу баян байх хэрэгтэй юм байна тий. Ингээл энэ бүх бэлтгэлүүд ингээл хангасаар аваад
надад бас тодорхой хэмжээгээр би надад бас мөнгө хэрэгтэй юм байна те. За би тэгэхээр энэ бүх юмнуудыг би одоо хангаж явах хэрэгтэй байна гэдэг тэр юм руу ингээд өөрөө өөрийгөө айжмаар бэлтэж эхэлсэн. Надаар одоо айгүйх залуучууд ирж асуудаг байхгүй. Тэгэл ингээл хичээ би гадаадд сурах гэсэн ингээл зарим нь баг хавар болж явах. Одоо би 9 сард ингээд би ингээд гадаадд айгүй том сургууль сурмаар байна гэд би бүр ингээд мэдэн чинь гадаадд сургууль тэнцэнэ гэдэг чинь бүтэн жилийн процесс. Доор хаяж. Тийм бүр доор хаяж чи 8 сард аппликейшнгаа бүгэлж иж 8-аас 12 сарын хооронд аппликейшн нэгддэг шүү дээ тий. За тэгэхэд чи ингээд нэгдэж чи 3 сард чи орсон үгүй гэдэг цахиагаа авч чи дараагийн 9 сард орно. Тэрнээс өмнө дахиад Тэрнээс өмнө чи 2-3 жил бэлтэн. Чи өстой үнэхээр мундаг ээжэл чи баг бэлтгүй шахам нэг удаа өгөөч чи тэр шалгалтуудыг барна. А тэрнээс биш тийм амархан өгчдөг шалгалтууд байхгүй. За магадгүй одоо нэг юм тийм мяа сургуулиуд бол тийм байдаг биш магадгүй. Тэрнээс биш ер нь чанга штэ. Тэрэнд чинь бэлтгэхийн тулд одоо би бүр Microsoft Excel дээр бүхэлдэн төслийн менежмент ингээд гаргасан байхгүй. Би бүх хийх ажлуудаа ингээд чагсаагаад дедлайнуудыг нь тавиад нөгөөд нь бараг дедлайн нь ингээд явах бол бараг л улаанаар ингээд анивчаалтай. Тэгэл тэгжээж би бүх юмнуудаа цаг тухайд нь өгөхгүй бол би Монголоос ингээд DHL-аар те энэ бүх юмнуудыг нэг цаас дутуу байхад би араас нь явуул болгонд $100 төлнө гэдэг бол надад айгүй хэцүү. Нэгдүгürt. Хоёрдугаарт угаасаа тэгэл тэгээ надад богинохон цаг хугацаа байсан учраас би тэр хугацаанд л би бүх юм хийх хэрэгтэй байсан. Тэгэхээр би та нарт одоо зөвлөхөд энэ бол гадаадд сургуульд орно гэдэг бол маш урт хугацааны бэлтгэл. Тэгээ бүр болохгүй бол шууд Америкт сургуульд сурах боломж ч байхгүй бол хятадд сур. Өнөөдөр хятад дэлхийн том боловсролын төв болчлоо шүү дээ. Өнөөдөр хятад одоо залуучуудын гадныхны очиж сурах номер 3 destination болсон байна. Америк гэдэг Европын англи гэсэн баг. Тэгээд хятад болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хятад тэгвэл болохгүй бол очиж суурч тийм үстэй. Оросд сур. Орос ч гэсэн өнөөдөр шинжлэх ухаанаараа дэлхийд мундаг. Тэгээд тэндээсээ цаашаа яваад сур. Би хятад төгсөөд Америкт очиход би ямар ч хичээл дөрвөөс одоо гологдох юм бол байгаагүй. Тэгээ хоошоо бол ялангуяа би тооны чиглэлтэй хичээлүүдээр би бол бүр ангидаа сайнд нь ордог гэсэн. Хамгийн гайгүй сайн дүн авдаг хичээлүүд нь надад бол тэр байсан. Тэгэхээр заавал шууд тэр алхмыг хийх албагүй. Тэгээ битгий эрт гинэ give up хийгээрэй. Би ч одоо нөгөө нэг коронавирусын төв ухаан сурч байсан. Саяхан засгийн уралдааны дараа ерөнхий сайдад би ч нөгөө нэг коронавирусын ухаан сурж ирсэн шүү дээ гэсэн чинь бүр тийм үг. Тэгээ би саяхан 9 сарын сүүлээр сургуультаараа очиод бас лекц уншаад сургуулийнхаа профессор цолтоолсон. Вау. Тэгээд тэгсэн чинь амар тоглоом шавламэр тийм үү минь дүү. Жаахан хол суух юм уу гэдэг шиг хүмүүс намайг баг ухаан сурсан гэхээр баг айгаад байгаа юм шүү. Гэтэ ухан хятадын боловсролын том төв топ баруун сургуулийнх нь 2 нь байдаг. Хятадын цахиурын хөндөө нөө Silicon Valley аахгүй. Ямар сайндаа топ 500 дэлхийн топ 500 компани 200 гаруй нь хөрөнгө оруулалттай компани салбарууд нь байдаг. Хятад надад олгосон нэг том ажилсан гэх юм уу олгосон нэг том хүмүүж бол манай ангийнхан бүгдээрээ айлын ганц хүүхдүүд. Бүгдээрээ ингээд зарим нь бол нэлээд боломжтой айлын ганц хүүхдүүд. Тэгэхэд тэд нар ямар ч нөхцөлийг голдгоо, ямар их төвчээртэй, ямар их хатуужилтай зохион байгуулалттай сурж байгааг нь хараад би үнэхээр бид нар энүүнээс зохион байгуулалттай тэр цөөхөл хүмүүстэй энүүнээс илүү төвчээртэй, хатуужилтай байж ижил хөгч юм байна гэдэг л надад тийм ойлголт маш их гүн үнзгээс ус. Намайг анх очиж байхад манай гадаад оюутнуудын байр бол мэдээж арай дээр дээ. Тэгээ манай хятад оюутнуудын байр бол ингээл нэг өрөөнд зургуулаа, зарим нь 8 уулаа амьдардаг ингээл нааран ор ингээл давхарлаад цэргийн хуараа шиг тавьсан. Нэг юм жоохон ширээний юм хамаг бутг нь холцорсон модон ширээний дөрвөн талаас нь дөрвөн оюутан амар хүүтэй ингээл суугаал хичээлээ хийдэг дотор барина. Манай анги танхимууд айгүй хүүтэн бид нар оюутан бэлий гэдэг юм бэлийтэй. Тэр нь ингээд нөгөө хуруу нь ингээд уртлын хэсэг нь гардаг. Тэгээ бичиг зориулаад тэгвэл гараа бүтээр нь гарах юм бол гар дараад байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд айгүй хөөрх ингээд хойно ингээд бас юм давхар. Тэгээ ингээд хойно ингээд товчилчдаг. Ангиасаа гарахтаа нөгөөт ингээд урдуур нэг өмс тэр нөгөө битүү бэлээтэй тий. Тийм бэлээтэй. Тэгээ тийм хэцүүд нөхцөл сурж байгаа мөртлөө одоо ямар ч эцэг эхчүүд нэг комплейнтдгүү тий. Үста ямар ч тийм үеэстэй ямар ч сайн хүүтэн байж таа хүүхдүүд өвдөд штэ гэдэг юм байхгүй. Манайхан өглөө 5-6 цагт
6 цагт босоод өглөө гүүгэл тэрний дараа ингээл хүүтэй алчуураар бие авчиад яад бол шууд усанд орох гээд дүүш байхгүй дотор байна. Тэгэл ингээл усанд орчоод бие арчичаад тэгээ хичээлдээ явдаг гэдэг чинь. Тэгээ орой 8-9 цаг хүртэл хичээлээ гэл орой автоматар шууд тоог нь тасгал унтрал тэгэл унтахаас арга байхгүй. Хүүтэн байсан ч гэсэн халаалт залгах боломж байхгүй. Тийм нөхцөл хэдийгээр сурж исэн ч гэсэн бүгдээрээ онд сурдаг. Бүгдээрээ ингээл тийм маш их мэрэлттэй, хичээлтэй, зүтгэлтэй тийм хүүхдүүд байсан. Тэр бол надад би өстой энэ ямар ч надад гомдлох юм байх ёсгүй юм байна. Би одоо тийм энэ ийм мундаг, ийм боломжтой улсын хүүхдүүд ийм байгаад гэдэг. Би 10 жилд нь оюутан цагийн part time ажил гэдэг шиг би Австралиас ирээл Монголд байхдаа би англи хэл заадаг part time ажил хийдэгсэн байхгүй. Тэгээд тухайд би нэг цагийн 1000 төгрөгөөр заадаг байлаа. Тэгээд бас хүүхдүүдэд би математиктай сайн байсан болохоор бодлого бодож өгдөг. Нэг бодлогыг 100 төгрөгөөр боддог. Тэгээс хөрхөн мөнгө хичнээн 100 гаруй мянган төгрөг гэдэг чинь тэр үед бас мөнгө тэгээд хөшөөж хоёр мааштай бас хандивлна. Тэгэж яхад би хятадд миний нэг сарын стипend 800 тухай $100 байсан. Тэгэхэд би нэг цагийн 100 ян 150 яны багш хийдэгсэн. Би бүр хуримтлал үүсгээд Европ руу өндөр 100 аялдаг. Тийм амар тансаг ойтон байсан баггүй тийм бүр том байр март хүрээслээл тэгэл тэгээд гадаад супермаркетаас хүмүүс аваад Япон дэлгүүрээс гуцсан мөнрөө авч мавдаг тийм ойтомс. Тэгээ би тэгж тэрнийг нэг сургуулиудын эцэг эхүүд нь одоо 10 жилийн хүүхдүүдийн эцэг эхүүд нь дундаасаа мөнгө гаргаад хүүхдүүдэд бид нар гадаад хэлийг сайжруулмаар байна. Хэдийгээр ингээд сайн заагаад байгаа ч гэсэн speaking skill нь те одоо эхэлтэй хүнтэй хариулахгүй болохгүй байна гэдэг нэг бодлын ээж аав нарын дундаасаа мөнгө гаргаад надад тэр мөнгийг төлдөгсөн. Тэгээ ингээ 10 жилийн сургуульдаар очиход тэр үл ийм том хотын нэлээд төвийн 10 жилийн сургууль байхад би ингээ хичээл зааж байхад одоо те 10 та 12 3 та хүүхдүүд байхад хичээл зааж байхад самбарынхан дээгүүр нь харахгүй ч байгаа байхгүй. Тэгэл ингээл хүүтэн гэж ихтэй яг манад сургууль шиг ингээл хүүхдүүд нь күртгтэйгаа өвөл ингээл суугаал нөгөө юм онгорхоо биелэн өмсөөл тэгэл ингээл 0 мойлно гэж үнэр тамарч гэж аамартай. Тэгэхэд тэр хүүхдүүд ч гэсэндээ бүгдээрээ ийм том хотын амар том төвийн сургуулийн хүүхдүүд байхгүй. Ээж аавынх нь болохоор одоо хэрвээ Монголд байсан бол баг боловсролын сайдаа огцруулъя гэд Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа шүү дээ. Эцэгчүүдийн тэмдгийн хамгийн чухалчилдаг юм. Сургуулийн чанар, сургалтын чанар сайн уу? Миний хүүхэд эндээс төгсөөд хятадын топ сургуульд орч чадах уу? Дэлхийд өнөөдөр би хүүхдээ мөнгө найлаач гэдэг юм. Миний хүүхд тэнцээд одоо Америкийн том сургуулиудад тэнцэж орч чадах уу гэдэг л илүү чухал. Тэрүүн дээр эцэгчүүд нь ч гэсэн ямар сандаа тэр одоо улсын сургууль те хүүхдүүд нь улсын сургуульд үнгүү сурсан ч гэсэндээ бүгдээрээ дундаасаа нийлээд надад 150 яана. Тэгээ би бүр амар ингээл танай сургууль амар хол байна гэл том хот юм чинь би нэг талдаа баг нэг цаг явах болчиход байна гэхэд таны наашаа цаашаа явж байгаа цагийг чи хүртэл бид нар тооцоо төлөё гэл тэгэж жишээлбэл надад мөнгөний төлж чаддаг гэсэн байхгүй. Тэгээ би нэг юмыг анзаарсан нөхцөл бол бас үргэлж чухал биш мэдээж хөгжиж байгаа орны хувьд бол амаргүй үе зөндөөл байна те. Гэхдээ эцсийн эцэд бид нэр ерөөсөө алдаж болохгүй том боломж бол боловсрал ахгүй чанартай боловсрал. Тэгээд ийм залуучуудын хүүхэд залуучуудын улс орных нь тэр чигээрээ бидний хүсэл эрмэлзэл тэмүүлэл байдаг. Тэгээд үнийн өндрийн хараад бусадтай зүрлээл Америкийг хар, Японыг хар, бидний байж байгаа царай бид нар худлаа да явахгүй да гэд ингээд тоошоо суугаад ах юм бол худлаа. 1990-ад оноос өмнө Монгол улс Хятад хоёр айгүй олон хөгжлийн үзүүлэлтүүд дээр адилхан байсан байхгүй. Нэг хүнд дотоодын нөхцөлөөр хүний хөгжлийн индексээр бид нар бараг адилхан байсан. Одоо тэгэхээр Хятад хаана вэ? Тэгээд бид нар хаана вэ? Энд чинь бүгдээрээ л нөгөө шүдэ зугаал явсны л үр дүн баг. Би Хятадын төгс курс байхдаа л шалгалтуудаа өгч эхэлсэн, бэлтгэлүүдээ ерөнхийдөө л хангаж эхэлсэн. Мэдээж TOEFL өгөхтэй болно те. GRE бэлдээ, GRE өгөхтэй болно. Нэг жил гаруй би Японд бас багшилсан. Англи хэлний багш хийсэн. Японд жил гаруй багшлаад би чи сарын бараг 3-4 мянган долларын цалинтай. Тэр үед ч одоо 20 явах бэлтгэлээ базаад яг бол одоо ингээд би чинь тодорхой хэмжээгээр ядаж би амьдрах зардлаа даах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ би нөгөөтгөн дээр надад бүрэн scholarship нэгдүгürt олдооч өгөөч. Тэгээ хоёрдугаарт одоо бүр scholarship авчвал надад ч миний амьдралд бас хэрэгтэй л мөнгө юм чинь гэлтэй. Тэгээ би Японд багшилж байхдаа тэгээ би бас Япон хэлний
хүүшд бас Японы сургуульд сурдаг гэсэн. Тэгээд тэгж явахдаа би нөхөртөөгөө танилцаад. Тэгээд саяхан нэг Twitter дээр бичсэн чи хүмүүс бүр амар гайхаад ямар сони ингээл те. Би тэр үед үнэхээр нэг 5 цагийн нойртол Японд ч угаасаа нэг өнддгөө те. Тэгэл би нэг 5 цагийн нойртол би бүр хаяа нэг 7 цаг унтах юм бол бүр ингээл мишээгээл те бүр нэг 10 цаг унтцсан хүн шиг те. Тэгэд би өдрийн нэг 10 цаг бараг ажилтдаг. Өглөө 5 цаг тосвол цаг гаруй бооноор явал өглөөний ажил 7 молоогоос эхлээл. Тэгэл өдөржингөө хичээл заагаал миний оройны ажил бараг 9 цаг заримдаа 10 цагт дуусаал. Тэгээ бас дуусчаа зүгээр ахгүй нөхөртөө танилцсан болцоонд яваал те. Тэгээ хамгийн сүүлийн боогонд 12 өнгөрч хаад ингээд суугаад нэг удаа би ямар сандаа боогондоо сууд сүүлийн боогонд ядраад унтаад нөгөө эцээр нь очсон. Нөгөөт нь баг бүр өөр хотод баг очсон байгаа ш. Тэгээд нөгөө эцээс одоо яах вэ гэж тухайд найз залруугаа яриад яах вэ гэсэн чинь шамд 2 сонголтын сүүл чи одоо таксид тэр нь баг таксид баг $200 болно. Сүүл чи наана интернет кафед хонох. Тэгээд тэр нь арай хямдхан бүгд сейфтэй. Сүүл чи нэг цэцэрлэгт хүрээлэнд очиод нэг гэр оронгүй хүмүүстэй ганцтай гата хонох гэдэг шиг тийм амар ачаалтаа ажиллаж исэн үе байсан. Гэхдээ тэнд нэг юм одоо олсон мөнгө мэн надад аягүй зоригтойгоор цаашаа за би ядаж нэг амьдрах зардлаа байрныхаа мөнгийг амьдрах зардлаа олчих юм шиг. Одоо би яаж ийж би тэнцгэл юм бол би нэг сургалтын төлбөрийг одоо зээл хүү сургуулаасаа гуугаад нэг тэтгэлийн мэтгэлэг олдох нь үү яаж ийж хаад би зохицуулна гэдэг тийм мэтгэл үнэмшил төрсөн. Тэгээд гэхдээ одоо нэг тийм алхам малхмаар урагшлна гэдэг шиг надад тэр бол бас их том алхам биш. Өөрийнхөө хувьд нэг тийм санхүүгийн эрх чөлөө үйлсгсэн гэх юм уу да. Тийм. Тэгээ 23 4-т надад ээж аваасаа илүү мөнгө олоо те. Тэр үед чинь менежер надаас баг мөнгө зөнгөлөөд байгаа юм шиг. Тэгэл анхны ингээл брэндүүд авч өмсөөл те. Тэгэхэд юм би амьдралаа авч чадах юм байж тэ гэдэг ихтгэл үнэмшил аяг хүчтэй төрсөн. Тэр бас их чухал байсан миний амьдралын хувьд. Би асуудалгүй би амьдралаа авч чадах юм байна. Тэгэхээр би энүүнээс том юмд одоо зорих хэрэгтэй юм байна. Би дөнгөж ийм 23 4-т ээжж би ингэж амьдралаа авч чадчихсан юм чинь би энэс илүү чадах юм байна гэдэг нэг тийм айгүй хүчтэй ихтгэл үнэмшилтэй төрсөн. Тэгээ нэг тийм том зорилгооч гэдэг юм уу те хүн нэг тийм өөртөө ихтгэл үнэмшил төрчгөр бусад арай л нэг жоохон амархан болж эхэлтгийм болоо гэж бодсон. Тэгээ явж байгаа нөгөө нэг найз залуутай болоод битээр ингээл жирэмсэн болоод хүүхдтэй. Тэгсэн чинь ингээд нэг битөөний хувьд нэг амар том пауз авч эхэлт юм шүү дээ. Тэнгүүт чинь тэгээ би ямар санда манай нөхөр тэгээд Австрали руу сурахаар явсан аахгүй. Битээр тэгэхэд арай суугааг өстэй. Тэгээд би аавдаа ингээд би найз залуудаар очих гэсэн. Тэгсэн чинь ингээд надаа харин мөнгө байдгүй. Тэгсэн чинь манай найз залуу яг миний замын зардал мардлыг төлөөл гэж юм л да гэл тэгсэн чинь манай хүчүүд юу яриад та суугааг байж хүний хөвгтөр тийм их мөнгө гаруулна гэж юу байдیں۔ Эцэг их нь юу гэж бодох юм. Би чиний мөнгөийг чинь гаргая. Тэгээ нэг карменны нэг хэдэн төгрөг өгье. Гэтэ чи наад хүнтэй суухгүй чи наад мөнгө хүүтэй надад буцааж өгөх. Тэгээ одоо тэгэл чам боллоо гэж би одоо төлөвчнөө. Тэгээ 2-3,000 $. Би шатаж чадахгүй шүү гэл. Тэгээ би одоо нөхөртөө дэгдэх байхгүй талиан шагламар. Би тэл чамтай суугасаар аргагүй болсон мөнгө төлж чадахгүй. Нөгөө түрүүний ярьдгаар ярих нь үний юм шиг байна. Тэгээд тэр би яг тэгээд Америк явахаа өмнөхөн бакалавра төгсгчөөд хүүхд гаргасан, хүнтэй суусан. Тэгээ надад нэг тийм 1 жилийн зааг байсан. Бид тэр хоорондоос Монголд GR-га өгөөд ажил хийгээд гадны компанид бас зөвлөхөр ажиллаад тэгээд би хүүхдэд тэгтээ 1 нас хүрээгүй ах чахна. Тэгэл хаял Америк руу сургуульд явсан. Тэр миний яг Америк явж сурахад хамгийн хэцүү decision-ээс хүүхдэд хайж явна гэдэг бол ямар санда манай хүүхд намайг 6 сарын дараа харсан чинь танихаа очсон. Ана гэдэг. Тэгсэн чинь ингээл ээж хүний хувьд амар хэцүү дээ. Манай ээж аваар манай хатмууч гэсэндээ. Гэтэ айгүй тийм
хариуцлагатайгаар хүүхдэд ямар ч асуудалгүй аваад үлдэнэ. Одоо жоох юм чинь одоо гайгүй штэ чамаг ямар хаяад явлаа гэж баг санахгүй штэ гэлтэй. Тэгээд энэ үл чи гэр бүлийнхаа өөрийнхөө амьдралын төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт. Яг чи айгүй том сургууль тэнцсэн учраас зөвшөөрч байна. Тэрнээс чи мяа сургуульд байсан байна. Ийм амар хариуцлагатай ийм хүнд ачаа өөрч бид нэр үлдэхгүй гэд тэгжсэн. Тэгэд яг тэр үед манай нөхөр Японд магистраа хамгаалаад би яг Америкт магистраа хамгаалж таарч тэ бид нэр гэр бүлээрээ үүлцэх гэж би Америкаас Монгол руу ирээд хүүхдээ аваад битэрийн нэг амралт зөрөөд байдаг тэ Монгол руу ирж хүүхдээ аваад тэгээ Японд очиод өглөхийн амралтаар хамтдаа нэг хэсэгэн байчаа буцаад Монголд ирж хүүхдээ үлдээ тэгээд ингээд Америк руу явдаг. Тэгээд яг тийм гэр бүлийн амьдралын хувьд бас эцэгтэй ч гэдэг юм уу чухал ч гэдэг юм уу байсан. Гэтэ хүүхдтэй халангуутыг тийм урам зориг орчдөг ч нэг талаараа. Хүмүүс чи хай скулд Австралид байсан чинь тэгэл англи хэл нэчрэлээ сурцсан байлгүй дээ гэж бас ярьдаг. Гэтэ миний хувьд би хай скулд тахта Австралид тахта цаг орчим дуугаар явж сургуульд очдог гэсэн. Бүт уулд авч очдог гэсэн. Яг л тэр манай хотын хамгийн сайн сургуулийн нэг гэсэн. Тэгээ автобусаар явна гэхээр 2 дамжин автобус айгу үнэтэй гэлтэй. Австрал гоё дууны замтай авчин гэл. Тэгэхэд би ингээд дууныхаа бариул дээгүүр ингээд шар цаасан дээгүүр шинэ үгнүүдээ ингээд бичээд ингээд наагаа явдаг гэсэн. Тэгэл аудио диктофондоор хүртэл би шинэ үгнүүд ингээд том том текстүүд хүртэл ингээд явагаал сонсоол, цээжлээл би ямар ч байсан тэндээс би яг их шиг миний англи хэл бол их шиг болж иж би буцна гэдэг нэг тийм надад бол тийм зорилт байдаг ус. Тэгээд чинь би анхлал тэнд очиод high school-д орсон чинь би аягүй сайн сандаг байхгүй би дуучин Mariah Carey-гийн нэрийг би буруу хэлээд тэгсэн чинь би Mariah Carey ч гэлээ тэгсэн байхгүй тий. Монголчууд нь тэгж хэлдэг шээ тий. Тэгсэн чинь манай их ингээл ангиараа намайг шоолол. Би native speaker биш ш. Тэгээд би тэгтээ Монголоос очихдоо би гайгүй англи хэлтэй очиж исэн. Тухайд нөө 93 дахь сургууль гэдэг ависны сургууль аягүй сайн англи хэлний програмтайс. Би ангийнхаа хамгийн сан спеллер байсан. Яг бол тэр үед Монгол канон аваагүй. Бид нар бүгд ингэ баа бэгөө бичдэг. Тэгэхээр би аягүй сайн спеллер байсан. Гэхдээ би хүмүүсийн нэрийг бол алдаатай уншаад идсэн байхгүй. Тэдрээс хол өгсөн юм ч удаа яах чаргагүй. Тэгэхээр бид Австралид анхаасаа ахуулаад англи хэлээ сайжруулах гал нэгдүгürt бол маш мөрөөс. Хоёрдугаар дараа нь миний англи хэл аягүй сайн болсон их томшилтгаан бол би одоо залуучууд болгоно бас үлмэр би аягүй олон жил англи хэл заасан. Хүнд юм заахын тулд хүн ингэ мэдлэгээ маш их цэцэлдэг байхгүй. Австралид бол жишээлбэл дөрвөн ерөөсөө заадаг. Одоо ингээл past, present, past тэг participle энэ төр гэдэг юм би Австралид бараг ерөөсөө сонсоогүй. Маш их ном уншуулдаг. Тэр номны тэмдэглэл хөтлүүлдэг. Миний номны тэмдэглэлийг заасдаг байдаг. Тэгжсэн бараг нэг хамгийн сүүлд нь нэг баг ганц семестр бүгдээр ингэ нийлүүлэл нэг бацаал заагаал. Тэгээд угаасаа нөгөөдгөө чинь өөрөө хүлээгээд авсан нэчрэлээ хүлээгээд авсан гэсэн хүмүүс ийм л учиртай байсан болол ингээл хайт гэсэн юм биш тэг гэж хүлээж авдаг байхгүй. Тэг би ерөөсөө ингээл баг 10 жил англи хэл заасан байдаг байхгүй. Оюутан болгоно part time ажил гэдэг байдаг гэсэн бол би Австралиас ирээл би 9-р ангиас хүлээс авахвал миний англи хэл заах бол миний part time ажил би тэрүүгээр нэг жоохон pocket money-гаа олдог. Тэгээ өөрийнхөө цунрыг ч хүртэл бараг авдаг. Хятад байхад би бас 7 хоногт бараг 5 өдөр 4 өдөр энэ заадаг байсан. Бонд би бүтэн жил гараа зааж исэн. Би тэрүүтэй хэлний одоо манай жет төг гэдэг шиг төвийн би заах хөтөлбөрийг нь хүртэл боловсруулдаг байсан. Яг тэгвэл миний хувьд бол энэ бол англи хэл бол их хэл биш учраас ялангуяа Аз хүмүүс сурахад ямар бэрхшээлүүд байдаг гэдгийг мэддэг те. Аз хүмүүс чинь цаанаасаа бас жоохон ичимхий англи хэл чинь ингээл амар амаа ангааж ярьдаг мартгаас аягүй ичдэг. Японууд бол ялангуяа жоон шүлмэд муутай амьдралахаар ингэж ярих галтай. Тэгэл тэр бүгдийг давж гарахад яах вэ гэдэг аягүй сайн мэддэг. Миний хувьд тэр бол ялангуяа миний англи хэл их сайжрахад бол бас их нөлөөлсөн. Мэдээж энэ бүгд бол амар хизэж байгаагүй. Би TOEFL-ийн шалгалтыг өгөхөд би тухайд paper based TOEFL өгчсэн. Би авах хэвээр онооных нь 97-8% авч ирсэн. Тэгэхэд ингээл би бараг яг үнэхээр би нэг бэлдээч яад бол би хүмүүсийг яаж TOEFL өгөх вэ гэдгийг заадаг байсан юм чинь тийм. Гэтэл яг TOEFL саттай явж байгаа байхгүй хагас өдөр. Тэгсэн 5 дахь орой манай хажуудлын өөрөө нэг Германы төрсөн өдөр нь олвол тэгэл
манай дотор байр манай давхар тэр чигээрээ шоудвал би унтах гад байдаг тэнд ингээд төрсөн өдөр тийм л. Тэгээ би амар дотор байранд ч ингээд муухай штэ би унтмаар байна гэлтэй. Тэгэл баг шөнийн 3-4 цагт унтаал тэгэл өглөө нь босоод нэг тофлоо өгөл очил өгч байгаа байхгүй. Гэхдээ тофл одоо би ингээл ийм гайг өгцөн юм чи ингээл GR-ийн ингээл номыг дэлгэсэн чи GR-ийн номноос би баг үгнээс би баг талын мэдвэхгүйсэн. Шууд айц дурж байгаа байхгүй. Математик нь бол гайгүй. Угаасаа монголчууд чинь математик сайн шүү дээ. Тэгээ дээрэс нэмээд би англи хэл дээр математик үзчихсэн болохоор хурдл шаарддаг. Тэгээ GR-ийн жиматын тоо бол хүн төрч зүгээр хурд шаарддаг. Тэгэл би яана одоо барах болов. Гэтэл тэгээ би тэрнээс хойш би тасралтгүй өдөрт 20% орчим цээжилдэг гэсэн. Би хятад хэл сурж байхдаа ч гэсэндээ одоо хүн бол нэг 7 хоногийн 1-ээс 6-ны хооронд 20% цээжлээд бүтэнсэн өдөр 1-ээс хагасаа цээжлээгүй өгөөдөө цээжилдэг өдөр болгодог байхгүй. Тэгэхээр 1-ээс хагасааны хооронд чинь цээжлээд байхад нэг юм ядаргаатай юм шиг ерөөс цээжлэхдэггүй үлддэг өгнүүд байдаг юм. Өдөр болгоны 20% гэсэн 2-3% гэл яаж иж байгаа цээжлэхдэггүй үлддэг. Тэрнийг би үл жишээлбэл бүр магнитофон дээр юун дээр бичдэг сатсан шүү дээ. Магнитофон дээр кассет плеер дээр тий. Кассет плеер дээр бичээл ингээл rewind хийгээл тэгэл өөрөө уншаал, жишээтэй нь уншаал, бүтэн текстээр нь уншаал. Тэгэл надад үннийг хэлэхэд бол ялангуяа би GR-ыг ол дөнгөж хүүхд гаргасны дараа өгчээсэн. Манай ээж хоёр дөнгөж хүүхд гаргаж байгаа чи битээ 1 сар юм уншиж болтгүй гинлээ шүү гэл. Тэгэхээр би одоо надад байгаа юм төрхийнхээ өмнө би хичнээн сарынхаа бичлэгийг би төрүүлж хийхээс аргагүй болсон. Тэгээ би 1 сараар зөвхөн юм сонсно. 1 сарын дараагаар би бэлтэл би хүүхдээ нэг 2-3 сартаа хахна тэр шалгалтыг өгчээсэн. Жирэмсэн байхдаа ч гэсэндээ бэлцээр байгаа л те. Тэгээ надад үнийг хэлэхэд заа ихэд бас хүн байхгүй. Монголд тэр үед яг GR-ыг дөнгөж авч эхэлжсэн. Одоо ч гэсэндээ яг үнийг хэлэхэд Монголд бол GR-ийн төвшөнд те жиматын төвшөнд заадаг англи хэлтэй багш бол за ховорхондоо маш ховорхон те. Тэгэхээр олон шөнийн нойртой нойргүй хоолтой би чинь ялах хүүхдтэй. Тэгэл хүүхдээ унтуулчаал бэлтэн. Хүүхдээ хуурайлж явахтаа ч бэлтэн. Тэгээ хүүхдээ салхим гаргаж явахтаа ч юм уу уншаал бэлтэн. Тэгэл хажуугаар нь дээрээс нэмээд нөгөө нэг сургуульд одоо аплайтах чинь баг ботном бичдэг шүү дээ өөрийнхөө тухай. Тийм тэгээд тэр үед чинь интернет авахгүй гэрт интернеттэй байдгүйсэн шүү дээ. Тэгэхээр интернет кафед очиж сууна. Ажил дарсныхаа дараа ээж авахын ажил дээр очиж сууна. Тэгэл нэг флаш драйв дээр нэг юм бичээл тэгэл яг нэг ариг лаптопд л байсан тэр үед. Тэгэл юун дээр тэр чинь заавал шууд бичиж оруулах хэрэгтэй юм чинь тэдрийг бүгдээр ингэ бичиж оруулаад би тухайн үед намайг манай нэг ах ингээл урим зориг өгөөл би яг л Монголын одоо ээж хоёрын зөвлөж байгаа шүү дээ. Бүгдгээ дээр одоо Харвард Йейл мэлд чи хүн яаж явд. Энд чи одоо Монголд бакалавра төгсөөл ирээлдэг төрийн байгууллагад ажиллавал тэгэл тэндээсээ нэг тэтгэлэг төрийн байгууллагад тэтгэлэг олддог. За тэрэнээс аваад тэгэл яв гэж хэлчихсэн. Тэгэхэд манай нэг ээж хоёрын найз ах надад юу ярьж байгаа юм болго чи тэнцэн чи ерөөсө дэлхийн топ 10 сургуулийг гаргаж байгаа чи бүгдээр нь апплайд чи ийм мундаг англитэй чи хятадын том сургууль төгссөн чи том мунда сайн юм чи тэнцэн гэдэг тийм тэгэхэд надад ганцхан хүн тэгж хэлэхэд би нэрээ би чадна штэ гэдэг тийм бодол төрчихсэн байхгүй нэрээ би чадах юм шүү гэл тэгэл би ингээл харж байгаа за Харвард нэгтэйсэн тэгснээр би хамт Харвард намайг авахгүй байх гэл ингээл Йейл 2-тэйсэн Йейл applied бол тэгсэн 4-5-д нь манай нөхрийн эгч Duke төгссөн тэгээд би за Duke бол монголчууд авт юм байна гэж мэдээлэл за Duke руу applied үзье гэл тэгээд би англи руу бас нэг сургууль руу бас applied хийсэн тэгсэн чинь би англид бол full scholarshipтэй тэнцсэн би Duke-тэй бас тэнцсэн бисэн. Тэгээ Yale-тэй тэнцсэн бисэн байхгүй. Гурван сургуультай. За одоо тэг хаашаа явах уу гэдэг мэдээж асуудал үүсэн шүү дээ. Тэгээд махаа зулгаагаад өчнөн газар руу apply-даа тэнцснийхаа дараа тэгсэн чинь ингээл за гэрээр дүүрэн төрч одоо дискшн олно шүү дээ. Би ч нөмөш хүнтэй суудсан 2005-6 онд чинь тэр бол маш их мөнгө. Тэгэл манай аав энэ ч готаа тэгэл харшиг зүгээр ямар ар гэрээрээ бүүн үр зээлэнд оролтой нэш тэр full scholarship-ээр англи руу явбал яасан юм бэ гэл. Yale scholarship байна. Yale scholarship байна. Надад би Yale Duke хоёроос би яах вэ асуусан чинь манай scholarship-ийн season ер нь Америкийнх чинь хэмээдэг шүү дээ. Бас яг тийм яг нөгөө нэг apply хувьтай тавцдаг. Тэгэхээр чи 1 жилийн чөлөө аваад чи дараа жилийн ахаад 8 сараас apply дэж болно.
Тэгээ одоо хэрвээ тэнцэх юм бол scholarship тэнцэх юм бол чи буцаад орж иж болно гэдгсэн. Тэгсэн чинь менежер нэгдүгürt одоо жил алтгын нэмэртэй ингээ хоёрдугаар түүх чинь том болох тусам чамааг одоо ингээл санаал хиндээ хэцүү штэй гэл. Тэгэл ерөөсөө би чинь бас нэг амьдралынхаа тэнд амьдрах мөнгөнийхаа нэг хэсгийг олцсон юм чинь. Тэгээ би сургууль хэсгүүд надад ингээд санхүүгийн боломж аяга хүнд байна би ч одоо орны иргэн юм чинь гэлдэгсэн чинь. Зээ нөгөөтгөө ингээл зовлонгоо очиж штэ тэгсэн чинь үгүй асуудалгүй бид нар чам зээл үгүй. Чамд хэд хэрэгтэй нь бид нар чамд боловсролын сангийн зээл гэдэг шиг тийм сангийн зээлтэй. Тэгээ чамд тийм зээл үгүй. Чи чинь хамбал хэдүүлээг гуруулаа би ингээд хүүхдтэй гэдгсэн. Шууд тооцоог нь гаргал чамд тэд хэрэгтэй юм чи хэдийг гаргаж чаддаг гэсэн. Би тэдийг гаргаж чаднаас ч за тэгвэл үлдсэний аваа. Тэгээ надад Чингис Бондын хүүгээс баг хүүтэйгээр манаас зээл өгч өстэй. Тэгээ би энэ их мөнгийг дараа нь олж чадах болов би аяг айж байна. Чин миний хувьд бол их мөнгө сонсож байгаа байхгүй $20,000 чинь тухайд 3 өрөө байрны мөнгө байхгүй. Тэгэхэд одоо 60-70 мянга орчим доллар молор гэдэг чинь одоо жишээлбэл 3 өрөө байрны мөнгө байхгүй. Тэгснэ ингээл ээж ааш одоо хүн 3 өрөөний байрны мөнгөөр яваад одоо наа мөнгө гэж хүн юу н олох юм уу гэж. Тэгээ би бас яана би энэ мөнгийг олох уу гэж сургуулиас асуусан чинь юу яриад байгаа манай сургууль төгсөн энэ байтхан мөнгийг олно. Чи зүгээр аваад сур. Ямар ч асуудалгүй. Би төгсөж чадахгүй бол яана гэсэн чинь чи тэнцээд ороод ирж чадсан бол манай сургуулийг чи төгсөж чаднаа чи тэрүүндээ хэлтэй бай гэж тийм. Яг бол team сургууль тэнцэх магадлал 9 хүн байдаг. Тэрүүнд apply-дж байгаа хичнээн мянган оюутнууд баг бүгдээрээ тэр minimum requirement-ыг хангадаг. Тэгээд нэг дундаж дүнгийн, TOEFL-ийн оноогийн, GRE-ийн оноогийн тэнцэж орно гэдэг бол мэдээж аюу хэцүү. Тэгээд миний хувьд бол магадгүй нэг Монгол оюутан байсан, Хятадд төгссөн, Австралид high school-тэй байсан. Тэгээд би ч бас амар ингээл идэвхтэй оюутан байсан. Тэгэл ингээл багшинд туслах юм хийж мэгээл. Тэгэхээр тэр бүгд бас мэдээж бас нөлөөсөн байх бах. Тэгээд би ерөөсөө яах вэ гэд нөгөө ах дээр очлоо. Зорж. Тийм за одоо ингээд та одоо зөвлөхөр нь би баг сургууль руу Чиний ментор байсан. Миний ментор ахгүй тийм. Тэр нэг юм айхгүйгээр зөвлөж чаддаг. Магадгүй тэр хүн мөнгөнд гаргадаг хүн биш. Тэгээд одоо таныг apply гэхээр би ч та топ 10 сургуульд нь apply гэж барсангүй өдөр чинь сургууль болгоно. Apply-д бас $300-400 олоод байгаа байхгүй. Тэгээ би тэгтээ 2 сургууль топ 10 сургуулиас би 2-т нь apply-сан. Би Английн бас том сургуульд apply-сан. Би 3-нд тэнцсэн. Тэгсэн чинь одоо хаашаа явах вэ гэдэг асуудал үүсэж байна. Мөнгө төрөгтэй та мэдэн штэ гэсэн чинь чи юу яриад байгаа юм бол Yale тэнцэнэ гэдэг чи хэр баргийн хүний бардаг ачаал биш ээ. Чи юус яаж хийж байгаа л яв тэр байраа машинаа тэ ингээд одоо нөхрөө тэгээ юуг нь барьцаанд ламбард нь тавьж авахаар бүгдээрээ ингээд тавьж байгаа явд чи тэгэл төгсгөл юм бол чи ямар ч байсан чи наадам мөнгө чи олчил таараа гэж надад зөвлөжсөн. Тэгэл би зориглол за явъя. Байрны мөнгө л хүний амьдрал юус биш байхгүй. Тэгээд би дөнгөж 23 4-төдөө л би олж исэн мөнгө юм чинь би олчил таараа гэж зориглол тухайд явж исэн. Тэгээ одоо харахад тэр бол миний бас амьдралдаа гаргаж ирсэн хэцүү шийдвэр байсан. Одоо түүний дараа бол надад нэг их ингээд CV-н дээр олон бичиж тах ерөөс шаардлага байсан. Yale төгсөн гэдэг. За гэдэг. Тэгээд би Америкийн визэнд ороход хүртэл Монголд те ажиллаас амар их бүрдүүлдэг шүү дээ Америк визэнд. Амар сандрал баг тэр өглөө нь ажлынхаа газраас нь тодорхойлт аваад юм. Тэр чинь одоо 6-7 жилийн өмнө шүү дээ. Би хувийн эрхлэлд ажиллаж байсан. Тэр нэг ажлын газраас нэг тодорхойлт аваад тэгэл хатсан чинь чи өмнө нь Америкт юу тэр нар ч бүх мэдээлэл авч чинь Америкт сурж исэн байна гэл тийм хаан сурчсан Yale төгсөн. За 10 жилийн виз гэлтэй. Яг тэрэн шиг энэ бол тэрний дараагаар нөгөө тийм бүх хаалгыг гэсэн ингээд онгойлгодог. Тэгэхээр ерөөсө тэрүүний төлөө бол зориглох хэрэгтэй. Надаас залуучууд ингээл яаж би гадаадд сурах уу? Надад мөнгө байхгүй болохоор би гадаадд сурч чадахгүй байх гэж хэлдэг. Нэгдүгээр ерөөсөө тэнцгэл асуудал байхгүй. Тийм тэнцгэл асуудал. Мөнгө байхгүй болохоор сурч чадахгүй байгаа ш магадгүй тэнцэхгүй болохоор сурч чадахгүй байж ч бас магадгүй тий. Тэгээд хэрвээ тэнцэх юм бол бүр болохгүй бол зээл аваад ч хамаагүй сур. Тэгээд тэтгэлэг олдвол би сурна гэдэг тийм стокгүйгээс одоо бүгдээрээ салах хэрэгтэй. Яг бол Монгол улс ч одоо дундаж одоо 90 он монд ч ингээд бид нар чинь
одоо ядуу улс байлаа шүү дээ. Монгол бас тэр чигээрэл баг буцалтгүй тусламжаар амьдардаг байсан улс бол тэр үе чинь өнөөдөр өнгөрцөн. Одоо гадныхан ирээд энэ гэж гудамжаар ямар машин унж ийн залуучууд нь хүртэл өнөөдөр iPhone, Samsung барьсан байгааг хараад үгүй юу яриад байгаа юм танаа улсч байгаа одоо. Дандаа тэтгэлэг, дандаа буцалтгүй тусламжаар амьдардаг бас биш болсон биш үү гэж хэлж байгаа байхгүй. Бүх юм уу заа тийм. Тийм шүү дээ. Нөхрөө хөл барьцаа. Тийм одоо байраа машинаа нөхрөө хүүхдээ барьцаан тавих юм байвал хэрэв чи өөрөө өөртөө итгэжээвэл те чи тэрүүнийг даваад гарах чамд сэтгэлийн болон өөртөө чинь мэдлэг чадвараа олж сурах хэрэгтэй. А нэгдүгээрт чиний тавих зорилт бол би яаж тэнцэх вэ? За тэгэл тэнцнэ гэдэг бол ерөөсө хичнээн жилийн төлөвлөлт, хичнээн жилийн бэлтгэл юм байна л гэж бодох хэрэгтэй. Тэгээд Ivy League-ийн сургуулиудад 9% тэнцнэ гэдэг бол амар таагаа зү тэ. 9% тэнцнэ гэдэг бол гэхдээ нөгөө талаараа бидний хувьд Монгол гэдэг аягүй тавуу тал байхгүй. Бид нар 1.3 тэрбум хятад хүмүүсийн би нэгээ намайг аваач гэж одоо apply-на гэдэг бол хэцүү шттэ. Тэгэхэд ингээд 3.2 сая хүнээс өнөөдөр apply-на гэхэд бид нар үргэлж minority байхгүй. Тэгээд том сургуулиуд ч бас ингээд сонирхолтой улсуудаас хүмүүс авах сонирхол байдаг тийм. Гэхдээ тийм сургуулиуд бол хоёр янзын нөхцлөөр чамааг авдаг. Чи эсвэл бүр ингээд wunderkind нөгөө нэг шинжлэх ухааны хүн байх хэвээр. Maybe одоо чи дараагийн Нобелийн шагналтан байх хэвээр байхгүй тий. Тэр энэ амар мундаг одоо нано технологиор сурна гинэ одоо магадгүй нэг тийм том манай шинжлэх ухааны багт ороод бас тус нэмэр болж юуны одоо магад гэл тий. Эсвэл чи айгүй тийм нийгмийн идэвхтэй айгүй олон юмыг амжуулж чаддаг гэдгээ чи харуулах хэрэгтэй. Ганцхан он сурлагтан гэдэг хангалттай биш. Тэгээ тэр бол ингээд бас айгүй чухал. Одоо наа чинь би ингээд охин одооноос эхэлж баг бэлдэж эхэлж штэ. Өмнөх удаа ганцхан он сурна гэдэг чинь хангалттай биш ээ. Тэгэхээр чамд олон үзүүлэлтүүд ингээд байх хэрэгтэй. Манай охин жишээлбэл 13 таа одоо триатлет таахгүй тий. Триатлоны спортоор хичээлдэг. Улсын аваргын мөнгөн медальтай. Тэ ингээд андер 19 гэдэг төрлийн. Яг бол тэр үл ингээд тэр хүүхдийн CV-н дээр бичгээд бас айгүй сонирхолтой онцгой дүр төрх байхгүй. Тэгээ би саяхан нэг хүүхдийн CV аваад харахад тэр хүүхэд улсын нэг буудлагын спортын тэг хүрэл медальтай. Тэр бол бас айгүй онцгой achievement байхгүй. Яг бол чи үнэхээр мундаг сураад тэгээ хажуугаар нь ахаад спортын нэг төрлөөр бүр улсын хэмжээний шагналт медаль авч ийна гэдэг бол за тэр тусмаа чи бүр олон улсын хэмжээнд очиж өрсөлдөж чадчихсан бол энэ бол угаасаа төвчээртэй хатуужлтай бүх юмыг амжуулж чаддаг хүн юм байна гэж харагдана. Тэгээ тийм хүмүүс бол дараа нь төгсөө гарсныхаа дараагаар зүгээр нэг жишээлбэл Монголын нэг байгууллагын мэрэгчлэн тэр хүмүүс бэлтгэдэггүй байхгүй. Бэлтгэхгүй те. Яг бол тэр сургуулиуд бол чи бараг $100,000 төлсөн байсан ч гэсэн ахаад тэр сургууль бараг ахаад $100,000 нэмж гаргаж байгаа чиний боловсролын төлөө. Тэгээ одоо манай төгсөгч $100,000 чек хүчээд сургуультаа хүчдэг хүмүүс идэв шүү дээ. Тэгж яхад бид нар яхаар чиний төлөө $100,000 гаргах хэрэгтэй. Чи манай сургуулийн нэрийг гаргахгүй зүгээр нэг Монголын нэг компани одоо ажилтан болох гэж байгаа л үгүй. Чи скул бүр амар мундаг лидер болох хэрэгтэй гэхээр лидер болохын аягүй том үзүүлэлт бол чи аягүй олон юмыг амжуулж чаддаг. Тийм exceptional хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ганцхан он сурна гэдэг чи тэр нь хангалттай ш. Тэгээ би аягүй тийм олон юм сонирхолтой ингээл ийшээ хараад нэг спортоор тоглоод ийшээ хараад урлаг мурлагт ингээл явдаг. Тэгээ манай ээжээр болохоор энийг хүүхдтэй нэрэ хэрэгтэй хэрэггүй юм даа хамаг цагаад хичээлэл хийгээл. Тэгээ би дараа нь хэлсэн хоёрын тэр чинь буруу зөвлөгөөсөн байхаас. Харин тэ аягүй хоёр бол ингээд буруу зөвлөсөн байна. Дэрэн дээр хэлгээд гэтэл хөөх юм тэр хоёр бол яг тэрэн дээр зөвлөж бол мэдэхгүй штэ. Тийм тэгэхээр залуучуудтай тэ ингээд одооноос эхэл зөвлөхөд өөрөө өөрийгөө бас олон талаар хөгжүүл. Чиний CV чинь чи ч гэсэндээ олон юм experience хийж чиний ядж байгаа бичиж байгаа statement of purpose ч аягүй сонирхолтой байдаг байхгүй. Яг бол хүн ер нь хизээч хараагүй, хизээч сонсоогүй юм, хизээч мөрөөддөггүй. Хүн олон юмд өөрийгөө чаленж хийж илүү хаттай, шинэ юмнаас айдаггүй болдог тэ. Тэгээ нэг тийм одоо хүм эцэг эхчүүд ч гэсэндээ тэгж ярьдаг шүү дээ. Яаж нэг хүүхдээ нэг тийм нүүр хагарсан болохгүй гэд. Нүүр хагарсан болно гэдэг чинь хүн олон юм болохгүй шүү дээ. Тэгэхэд олон юм үзчихийж, харж ийж, янз янзын ситуацид орж ийж, ситуацаас зарим дээр нь фейлцсэн ч гэсэндээ it's okay гэж боддог болтол тэр хүн чинь олон янзын юм дотор ингээд орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дандаа л нэг юм comfort zone нэ ингээд сайхан болоод байгаа нөхцөл байдал дотор нь болоод байгаа анги дотор нь хамт олон дотор нь байлгаал ах юм бол тэр хүмүүс хөгжих өөрөө сорих гэм боломж бас олдохгүй.
Тэгэхээр statement of purpose тэгээ CV-гээ баяжуулах юмнуудыг бол яг үнэхээр одоо нас хийх хэрэгтэй. Тэгээд залуучуудын хувьд мөнгийг үргэлж битгий фактор болох. Намайг төгсөж байхад манай төгсөлтөн дээр дандаа том хүмүүс ирж үг хэлдэг шүү дээ, тэл том сургуулиуд дээр чинь. Тэгээд тухайд Тони Блэр ирж үг хэлжсэн. Тэгээд би өөрсдөө мэдгүй байсан чи Тони Блэрийн хүүтэй айгүй олон хичээлд хамт суудаг байсан үү. Тэгээд манай сургуульд чинь ингээл нэг том боссуудын тэгээд хичнээн үе залгамжилсан бизнесүүдийн хүүхдүүдээ ерөнхий сайд шилхүүдийн хүүхдүүд хүртэл сурдаг шүү дээ. Оюутан бэжиж ингээд Diamond Zap гэнтэр зүүцсэн байдаг аахгүй. Манай ялангуяа MBA-ийн сургуулийнх нь одоо гадаа энтер бол Lamborghini энтер зогссон. Ваа гэсэн чинь баяа айлын нэгдүгээр хүүхдүүд байна. Хоёрдугаарт банк хүртэл тэднэрт зээл хамаагүй өгчөж байгаа байхгүй шүү. Кредит карттай $10,000 эрэхтэй кредит карт яад бол тэр хүмүүсийг айгу залуугаас нь харилцагч болгочихж байгаа байхгүй. Америкч нь ямар банкар та цалингаа амаар ингэж асуугаад өгдөг шүү дээ. Тэгэхэд ингээд аль банкны зээлтэй тэр банкны харилцагч болно гэдгийг мэдээд энэ хүмүүс ирээдүйд айгүйх мөнгөтэй одоо тэ бизнесмен болох нь бараг тодорхой гэдэг ингээд нөгөө хүмүүсийг татаад авчиж байгаа. Тэгэхээр тийм их тийм амбицтай, чадвартай тэгэл тэр хүмүүс чинь орцсон байна гэдэг чинь угаасаа л бараг амьдралынхаа дараагийн замуудыг харчиж байгаа байхгүй тэр залуучууд. Ямар сайндаа л ингээд би арал худалдаж аавна. Онгоц аавн те ингээд хувийн ингээд нэг сонгоцтой жеттэй болно гэж ярьдаг. Diamond Zap зүүдэг мөдөг оюутнуудтай хамт сураад эхлэхэр ч одоо. Тэгэхээр гэтээ бидний одоо би бол хэзээ тэр үед бол надад бол амар шок юм байсан бүрхүү ингээд одоо Монголд ч баг газар авна гэж асуудал шүү дээ. Тэгээ лагерийн газар авна гэж асуудалтай байхад чинь хүн арал худалдаж аавна гэдэг мэдэг бол ухаан санаанд ерөөсөө буухааргүй тийм мөрөөдөл байгаа байхгүй. Залуучуудтай гэж хэлэхэд бас том мөрөөдөх юм л. Бид нар чинь нэг юм ахуудаа ингээд баригдаад тэгэл нэг амар өчөө хүмүүс бараг л 3 өрөө байртаа олчиход тэгээ амьдралын нэг том зорилго бэлдсэн юм шиг. Тэгээ тэр бол ерөөсөө чиний зорилго хизээч байх ёсгүй. Чи хэрвээ энд мөрөөдөж ивэл магадгүй гүйцэтгэл чи энд байх бах тий. Чи хэрвээ энд мөрөөдөлдөө заанд би явахдаа би нэг амьдралаа л аваа явчих болоо гэх юм бол чи магадгүй амьдралаа авчивч чадахгүй ш магадгүй. Тэгэхээр чи үргэлжтэй ингээд арай илүү томыг мөрөөдөд. Тэгээд миний амьдрал Тони Блэр тэгж хэлсэн. Ийм мундаг сургууль төгсөж байгаа хүүхдүүд бол төгсөгч нар та нар бол өглөө олгон би яаж сайхан амьдрах вэ биш. Би бусдын төлөө юу хийж чадах вэ гэж босдох хэрэгтэй. Та нарт you have that luxury те та нарт тийм боломж болцоо байгаа байхгүй юу гэж. Тэр надад бас их юмыг бодогдуулчихсан. Тэрнээс өмнө одоо ингээл Японд ажиллаж байсан мэн нэрэл би чадна шүү дээ. Би өөрийнхөө би амьдралыг бол аваад явж чадна шүү дээ. Тэгэхээр би бас бусдын төлөө зүтгэх ёстой шүү дээ. Ийм том сургууль төгсчөөд би чадахгүй л одоо би тэгж бодохгүй л одоо тэгэл арчаагүй л аахгүй хогчин л баахгүй юу гэдэг шиг тэгэл өөр хэн бодох хэрэгтэй гэдэг шиг надад бас тийм мэтгэл үнэмшил бас төрүүлжсэн. Тэгээ би төгснөхийн дараа гэхдээ би Америкт нэг хэсэг ажилласан. Би public financial management-ийн зөвлөхөөр ажиллаад Вашингтон DC төвтэй олон улсын дэлхийн банкны төслүүдэд би хөгжиж байгаа орнуудын сангийн хамтад зөвлөхөөр ажилладаг гэсэн. Тэгэл одоо энэ Израиль, Этиоп, Палестин, Зүүн Тимор энэ манай нөхөр ямар санда дайнд нэрвцэн хүүхдүүд гэдэг календар үзчих. Дандаа чиний явдаг улсууд байна штэ гэлтэй. Манай ээж чи хаад ийм сургууль төгсчихэд хаяа Европ явдаг ажил хийж болтгоо мө гэхэд хөрхийн амт тэнд ингээл Палестинд ингээл бөмбөг дэлбэрчээ их болох нөгөө арч ингээл хүүе амьдуу гэл нэг залхдаг ажилтаа болцсон тий. Гэтэ надад тийм орнуудад явж байхад нэг л юм айгүй бодогдуулсан. Бид нар бол маш их боломжтой болсон юм байна. Бид нар айгүй олон хөгжлийн хурал дунд байгаа тий. Гэтэ бид нар дайнд нэрвэгтэйгөө бид нар их одоо эрх чөлөөний хадлаа тусгаар техникийн хадлаа өнөөдөр бид нарт ингээд тэмцээгөө бид нарт айгүй олон юмнаа зүгээр ингээд маа гэж тавган дээр тавиал хүцэн байхгүй тий. Одоо эмэгтэйчүүдийн эрх адилхан тусгаар техник ерөнхийдөө бол ингээл адилхан одоо баг яаж тэмцэж олж авснаа бүгдээрээ мартчихад зүгээр л энэ ингээл байсан юм шиг өнөөдөр бодоод байгаа байхгүй. Гэтэл энэ бүгдийг алдах ч самрах юм байна. За энэ бүгдийг сайжруулах бол биднэрт боломж ч бас байгаа юм. Зарим нэг улс оронд очиход бид нэр төсөл ингээд
олон улсын байгууллагуудаас мөнгөний нөгөөд эмнэлгийн бариад өгөхөд юмч байхгүй. Сургуулийн бариад өгөхөд багш байхгүй. Тэгээ ингээд сургуулийн бариад өгсөн дараа багшаа бэлдээ 6 сар бэлдэж байгаа байхгүй. Хүүхдүүд нь гадаа тоглоод би бүр гайхаад би яагаад энэ хүүхдүүд сургуульд явахгүй юм гэж багшийн бэлдэг. Багш байхгүй. Тэгэл иргэний нисхийн өөрийн гэсэн улс орны компанитай олмоор байна гэж бас нэг улсын хаан даалбаг тэнгэрт хөөргөө явна гэдэг чинь бахархал шүү дээ. Тэгэл тэгсэн чинь нисгэгч байхгүй те. Имж бэлдэн нисгэгч бэлдэнэ гэдэг чинь ямар олон жилийн хөдөлмөр байдгийг бид нар магадгүй ойлгохгүй байхгүй. Яг тэгвэл бас ч гэж ингээл одоо Орос ах нарын буянгаар биднэрт бол энэ системийг чинь ингээд бэлдээд өгсөн. Монгол улс өнөөдөр дайны үед МОС-ыг байгуулжсэн байхгүй. МОС-ыг байгуулсан. Дээд боловсролынхаа одоо төлөө ийм их анхаардаг байсан. Тэгэхэд ингээл болохгүй юм ингээл яриад ах юм бол болохгүй юм бол хорвоо дэлхийгээр зөндөөл байгаа. Гэхдээ өнөөдрийн ачааг үлээг үнийг хэлэхэд залуучууд бас яах чаргагүй үүрх болчиход байгаа байхгүй. Монголын хүн амч нэг 3-1 нь 18-аас доош насны. Тэгээ нэг 3 үлдсэн 3-1 нь яг залуучууд байгаа байхгүй. Нэг 45 40 орчим насны 40 хүртэлх насны 35 хүртэлх насны залуучууд байна. За тэгээд нэг 400 мянган тэтгэвэр авах хүчтэй байна. Тэгэхээр өнөөдрийн залуучууд тэр ачаагаа үүрхгүй гэх юм бол тэгээд Монгол улс одоо тэгэл ухраал хэдүүлээ. Тэгэл улмал гадаад явах юмсан л гэдэг л ганц хүслээс илүү гарахад байчих гэдэг байгаа байхгүй. Бүтээрэл тэгэл уг нь бол улс их оронд бол сайхан амьдрмаар шүү дээ. Тэгээ би зүүн Тиморт зөвлөхөр ажиллаж байхад надад нэг гадаад зөвлөх жишээ хаанахын Солонгос уу Япон уу би Монгол гэдгсэн чи одоо энд юугаа хийж байгаа. Гэхдээ яхаар чи ер нь зүүн Тиморыг хөгжүүлэхэд л энд ажиллаад байгаа. Чи одоо баг улс их оронд очиж ажиллавал чи илүү хувь нэмэртэй юм биш үү? Одоо бодвол танаа улс чинь бас дөнгөж хөгжиж байгаа улс байгаа. Тэгэл хүн ам цөөтэй гэл би бас жоох ярихгүй гэдэг хөгжиж байгаа орн гэдгсэн чи энд юугаа хийгээд байгаа гэдэг чинь. Тэгээ тэр ч гэсэн нөгөө нэр би ч одоо бас хүний орныг хөгжүүлэх гэсэн энд одоо юугаа чийцээ явж байгаа ингээл те. Тэг Монголд ирээд гэтээ би зөвхөн нэг ажил гэр гэдэг хоёрын хооронд явдаг хүн бас болохыг хүсээгүй. Яг бол нэгэнд л ирээл би үнэхээр л хөгжилд оролцсон, мэдсэн, сурсан одоо нэг жоохон чаддаг юм байдгүй тэрнийг би даачлан зориулна гэсэн бол би тэрний төлөө л явах хэрэгтэй. Тэгэл би Монголд ирээл оюутлагад ажиллаж байхдаа хажуугаар нь залуучдын холбоонд ороод тухайд нөгөө Монгол угаасаа баг. Тий, нэг тий ангийн дармаар байсан итгэв байгаа. Тэгээд тэр итвэхээрээ л хөдөө орон нутгийн залуучуудыг ч гэсэндээ одоо гадаад хэлмэл сурах дээр нь за тэгэл миний олон 2-3 хэлийг ашигла одоо би та нарын гадаад харилцааг сайжруулах дээр нь туслаад үгүй гэл тэгэж явсаар байгаа л нэг мэтгэд л би улс төрд орсон. Гэтэ үннийг хэлэхэд бол эн чинь миний хүмүүжлээс айгу хол ахгүй тий. Тэгэл заримдаа яг үннийг хэлэхэд хэцүү юмнууд бол их байдаг. Гэхдээ залуучуудад хэлэхэд одоо тэгэл өнөөгийн юм таалагдахгүй байгаа бид нар л солих хэрэгтэй байхгүй. Тэгэл гаднаас ирээл валютын савчдаг юм болоо. Тэг ингээл гадны зөвлөхүүдээрээ өөрчилчих юм болоо гэж биш. Одоо Монгол залуучууд бол мундаг болцсон. Тэр зөвлөхүүдээс илүү бид нар тэр туршлагатай туршлагатай тийм залуучууд зөндөө болцсон. Зүгээр бид нар заримдаа тэгэх одоо заримдаа хүсэл зориг нь дутаад байна. Тэг заримдаа яг үнэхээр бид нар ингээд нэг тийм би энийг хараад идэг юм уу? Одоо ах нар хийж ин шиг гэдэг юм уу? Нэг тийм би энийг хараад өнгөрөөд тах шиг. Тэгээ өөрөө ирэхгүй энэ нэг барууны нэг тийм юу гэдэг чинь би л хийх ёстой. Тэгээ бид нар л хийх ёстой гэдэг надад нэг тийм итгэл үнэмшил хүсэл л байдаг. Тэрүүгээр л явсаар ахвал. Өнөөдөр цаашаа яг энэ чиглэлээр явна. Тэгжэл бодож шээ. Манай зорилттой одоо боломж талах юм бол стресс гар мэнэхгүй. Яах юм гээл те. Гэртээ сайхан ирдэг өндөр цалин авдаг ажиллаа хий гэж надад дандаа зөвлөдөг. Өөрсдөө дайчил ерөөсөө юунаас ч бүү шантар том зорилго тавь. Хороо дэлхий бол өнөөдөр улмал хил хязгааргүй улмал ойртож байгаа. Сурыг гэвэл чадыг гэвэл хөгжийг гэвэл одоо чамдч боломж байгаа. Монгол улсад ч бас боломж байгаа. Тэгэд нэг бодлын одоо монголчууд биднэрт бол маш их авьяастай. Биднэрт хэлний маш их авьяастай. Хаанч аплайцсан тэнцэж орох магадлал ч гэсэн маш их өндөр. Нэг үе бодох юм бол тэнцээд гараад ирлээ. Тэр мөнгийг Монголд олоход ч гэсэн маш их боломж. Тэгээ жинхэнэ импактыг магадгүй ч юм төгсөж ирээч гэсэн Монголд ажиллахад гаргаж чадах тийм боломж болцоос залуучуудад бас байгаа. Тийм болохоор битээ шантар зөв хандлагатай байна. Би эндээ тэгээ урам зориг өгөх гэж зөвлөмөр.